Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Бурхан урлаач дорч намжны ухаан заяа. Хаврын тэрхүүн сарын шинийн 6 Бурханы эцэлтэй үлцэд наран өдөр буюу 2 дугаар сарын 11-нд зүвдэ ухаарахгүй 10 удаагийн номын лекцээ хүргэх гэж байна. Лам хуургууд муузуудны хариулга засал үйлдэж гахай жилийн засал хийн. Эрхэм сүсгтэн олон та бүгдээ миний номын хуриманд морилон саатахыг урьж байна. Лекцүү би Паулсын концертын их танхимд 2019 оны 2 дугаар сарын 11-нд 19 цагт болно. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Комментатор нэвтрүүлгийн ээлж дугаар Бурханчлам ухаан заяагийн цаглшгүй гэрэлт номын өргөнөөс энэ удаа үргэлжилж байна. Та сайхан үжиж байна уу? Сайхан урьж байна. 15 та сайхан урьж байна. Сайхан да. За уламжлалт цагаан сар болох гээд ажил алга ихтэй. Номын их байгаа үстэй. Ариун сайхан байна да. Ээлжид одоо номын хурмаа үүсгэх гэж бэлтгэл ажил маань дүүрээд л байж сайхан. Ерөн сайхан дүүрээд хумигдаад жигдэрж байна да. За монголчууд бүгдээрээ бас цагаан сартаа бэлдээд зав зайн муутай. За байгаль дэлхий бол бас банш буузыг бас хөлдөөх гээд бас ирч хүч нэмж явах шиг байна. Энэ өдрүүдэд. Тийм байна. Монгол хүмүүдээр язгуур үндэсний баяр болсон сайхан цагаан сараа тэмдэглэх гээд өргөнөөрөө сайхан ингээд бэлтгэл ажил сайхан явагдаж байна. Тэгэхээр миний өөрийн боддог зүйл бол цагаан сар баяр бол би хамгийн их чухал Монголын язгуур үндэсний их одоо баяр дундаас хамгийн их чухал баяр гэж үздэг байхгүй. Яагаад гэвэл энэ маань өөрсдийнхөө язгуур үндэс ахс дээцээ хөндлөх, ургууд наа танин мэдих, ёс уламжлал сэргэдэг. Биднээс цагаан сар гэж байдгүй бол настан бурлууд дээр хичнээн жил очихгүй байх юм бүү мэд. Тэгээ хамаатанснаа танихгүйгаас цус ойртохсан асуудал үүснэ. Тэгэхээр ер нь дээлээ цагаан сараараа наадмаараа л өмсдөг. Тэгэхээр энэ баярыг бол өргөн тэмдэглэж яах нь бүр их стратеги болоо маш ач холбогдолтой байна. Ер нь бол Монголын чинь юу штэ ингээд уламжлалт одоо мал аж ахуй, нүүдэлсэн соёл те зан зажилтад тулгуурсан маш том соёл өөрөө. Энэ том соёл явж байна. Тэгэхээр цагаан сарын утга сүүлийн үед жоох алдагдаад байгаа болов уу гэж бодоод байгаа. Цагаан сар гэсэн утгаараа бол ер нь 10 цагаан буйны хураах, буйнаа дэлгэрүүлэх гэсэн баяр юм баггүй юу? Түүнсэл одоо нэг сайхан идэж уугаад ямар идэл хэрэглээр одоо баярхах, илүүрхэх гэсэн утга бол биш юм байна. Энэ мөн утга нь бол буян номдоо шамдаж энэ нэг шиний 1-ээс 15-ны хооронд бол буйнаа хураах, өтгөс буурлуудаа асрах хүндлэх, бурхан шүтэнээ сэлбэд засах энэ буйны сар учраас цагаан гэдэг утга маань 10 цагаан буйныг дэлгэрүүлнэсний дотоод сэтгэлээ жилийн яг эхний энэ үед бол амьрлуулах. Монголчуудын гол бэлэгдэл бол жилийн эхний өнгө их чухал гэж үздэг. Бэлэг дэмбэрлэлийн ард түмэл л. Бэлэг дэмбэрлэлээрээ биднээс өнгөө их зүг гаргачих юм бол өнгөлөг байвал жилийн сүүлээр ч одоо энэ ишчээрээ явна гэсэн тийм бэлэг дэмбэрлэлт ард түм. Энэ одоо нэг цагаан сарын ингээл шиний 1 2 3 ингээл өдрүүд байна тий. Дараад нь шиний 15 хүртэлээд өдрүүд байна. Тэгээд энийг бол манай судлаач хэлж байгаа энэ бол тийм бэлэгдлийн өдрүүд тий. Бэлэгдлийн одоо нэг 15 хоног гэж байгаа шүү дээ. Одоо дандаа сайн сайхныг хийлж тий. Сайн сайхнаар одоо учир золгож яадаг. Энэ шиний 15-ны энэ өдөр бол өөрөө бурхан багш бас эрет тулгаа үзүүлсэн олон бас ном тийм одоо дүүцэн өдрүүд их давхцдаг. Тэгээ энэ өдрүүдэд буйныг хураах манай монголчууд альва нэг юм хийхдээ бол зүгээр нэг одоо за энэ өдөр буян хураач, за энэ өдөр ингэч, за энэ замд аян замд гарч гэж боддгоо байна л да. Өдөр сударч цагаасаа харж аж бүх үйлээ эхэлдэг. Тэгэхээр шиний 1-ээс 15-ны хооронд өдөр бол ерөөсөө буйныг та хураах юм бол хэдэн бум томблон аривчих тийм ажиллахтай, бурхны ажиллахтай өдрүүд юм байна. А энэ өдөр эсрэгээр бас хилэн цүлдэх юм бол бас төдий чинь аривчих гэмтэй юм байна. Тэгэхээр биднээс чинь зүг мөрөө гаргана гэж одоо шиний 1-ний өглөө бүгдөө л гардаг. Тэгэхээр миний өөрийн хувийн бодол заавал шиний 1-ний өглөөс өдөр болгон зүг мөрөө гаргаж ивэл хүнд бол их тустай. Тэгэхээр бид шиний 1-ний өглөө үйл хийгээд бусад өдрүүдэд одоо үйл хийхгүй зүгээр гэртээ сууж байгаа зүйл байхгүй. Аян замд явж л байгаа, арилжааны амаа хийж л байгаа, имлэг домлого явж л байгаа. Тэгэхэд тэр зүг мөр гаргана гэдэг энэ үйлээ бол биднээс өглөө болгон л ажил үлээ хийх явахдаа зүг мөрөө гаргаад засч л байх юм бол хүнд өөрт нь их хэрэгтэй юм байна. Уг нь бол зүгээр нэг одоо нэг энэ 14 хоног засчаад орчих биш. Манайхны нэг нийтлэг одоо нэг бол одоо нэг сайхан оволзоод шиний 1-ээс 15-аар нэг зүгэлчээд дараа нь нэг шиний 1-ээс 15-нд буйнаа үүсгээд их сайхан буйны сэтгэл үүсэж байгаа. Нэг сайхан болж байгаа. Хүрээ гандан хэд пиг дүүрээд тэгэхээр үнэхээр нэр номт ард төм мөн ч юм уу гэж бодогдохоор болж байгаа. А атал сар шин өнгөрсөн дараагаар ахаад нэг хийдэг муу үйлүүдээ бол яг хийгээд хэл явчихж байгаа. Аригтар суудгаараа уугаад хүн хурдгаараа хураад худлаа ярьдгаараа яриад явчихоор үлддгээрээ үлдээд нисмаас өшөө дэлгэрүүлээ явчихоор энэ бол
ямар ч үр дүнгүй болчих. Тэгэхээр яг таны хийсэн буян одоо надаас манай нэг шав асуужсэн миний номонд суучаад багшаа энэ таны заслын номон суул энэ одоо хэдэн өдөр одоо үргэлжлэж хадгалагдах вэ? Би одоо хэдэн өдөр одоо ингэж хямартаач явд юм уу сайн явах уу гэж. Би хэлсэн. Чи яг маргааснаас эхлээл муу үлээ хийгээд эхлэх юм бол наа чинь тэгэл маргааш шууд алга болно. А чи номонд сууснаас хойш би хэл сэтгэлийн ариуныг сахад буянд зоригдоод байх юм болоо шиг хизээж алгахгүй байсаар л болно. Одоо ангаах уламж занах юм чинь одоо хотоодны өвчтөнийг имжлэхийн тухайд хэд яадаг вэхээр одоо барууныхан бол яадаг вэхээр антибиотикээр бөмбөгдөд шүү дээ хотоод өвдлөөгөл те. Уламж ангаах манай дорооныхан буддичнийх бол ерөөсөл хоолоор нь явдал мөрөөр нь та хоолоо яаж идэж ийнг асууж байна. Хоолны дэглэм алдагдсан учраас таны ходоод ивдэд зүгээс эмнэлэг точоод им уучаад тэгээд буруу хоолны хөвшил байгаад байвал ахаал ходоод өвдөн. Тийм учраас явдал мөрийн засна, явдлын засна гэдэгч бол. За өглөө та ингэ шүү, хоол өвтөй гараад өдөр ингэ шүү. За орой багад. Энийн засчихл юм бол им авах нэг түргэн, эрүүл олон. Тэр явдал мөрийн засна гэдэг одоо манайхаар бол өрчлөн сэргийлэх арга хэмжээ, вакцин хэлтгсэн үг юм л да. Өмнө нь дараа нь биш. Одоо ер нь дэлхийн нийтээр эмчилгээ бол өмнөх шатны өрчлөн сэргийлэх тал руугаа шилжчихлээ. Дараа нь биш. Одоо өмнө нь бол заавал Улаанбаатар ямар нэгэн ханиад тусцсны дараа нь эмчилдэгээс бол одоо ханиадны өмнө нь вакцин тариал зүгээр. Яг энэ шиг бурхны шинж гэсэн асуудалд орсныхоо дараа биш. Ингээд саад барцад нүүрснээ дараа биш. Бүр ингээд хямар сүлд чинь 0 заасны дараа биш. Наан нь та анханасаа явдал мөрөө засаа зүв бай. Тэгэх юм бол танд бараг засал ном хэрэг байхгүй. Та өөрөө зүв байх юм бол юу ч хэрэг байхгүй. Тэгэхээр биднээс одоо бас төгс биш бас биднээс өөртөө төгс биш. Бурхан болоогүйс цааш алдаатай, бүгд алдаатай оноотой. Сэтгүү маш их алдаатай байгаа. Тэгэхээр биднээс мэддэг юмыг бол ингэж болохгүй, тэгж болохгүй. Нүгэл буянгээ мэдж байгаа боловч хийгээл битг. А яахаар ямар үед сэрэмж авдаг вэхээр маш том хагалгаанд ороод өвхөөс наагур болсны дараа нэг сэрэмж авна, хайртай хүмүүсийн эндсний дараагаар нэг сэрэмж аваад их ухаантай болдог. А түүнээс ч бол эцэг их амьд хайртай хүн амьд байгаа хүн бол ер нь бол хэр баргын хүний үгийг сонсохгүй, хэр баргын хүнийг хайрлахгүй шүү. Тийм ээ. Тэгээ энэ цагаан сар гэж анх бол энэ ч бас төрч ёсны баяр гэж дараад нь цагаан сар гэдэг чинь бас манай юу болоо шүү дээ. Бурхан шашны том заан үйл боллоо шүү дээ. Тийм. Одоо зургатаар сүүлд ингээд сошиал медиа харж байхад бол хөдөөний хүмүүсийн баяр хотынхан хийх хэрэггүй ч шиг юм уу асар мунхаг зүйл ярьж байна л да. Би бол энэнийг бол 100% эсрэг байр суурьтай байгаа. Тэгэхээр цагаан сар гэдэг нь ерөөсөө Монгол түмэн чинь анханасаа яг тэнгэр шүтлэгтэй байж байгаа сүүлдээ бол буддын шашны их нууц тарны уламжлал орж ирсэн. Нууц тарны хөлгөн орж ирснээр биднээс асар том шинжилгээ хийж чадсан гэж би үздэг. Оюун санааны хувьд бол ер нь бол би голлоод олон гайхамшигтай хүмүүсээс эзэн богд Чингис хаан өдрөнгөө зан азраа ирэх бол би голлож авч ярих дуртай л да. Яагаад гэвэл эзэн богд Чингис хаан бол гадна талын дайсныг бол дарж болдгиймаа гэдэг бол байлдан дагуулдаг гэж бүгдийг харуулж чадаж нэгэн туганд дор нэгдэх гэж үзсэн. Одоо даяашил галбачл гэдэг юм чи аль хэдийн хийх гээд нэгэн туганд дор нэгдэхийа гэж хийж байна. Энэ бол Монгол төрийн нэгтгэсэн. Энэ бол номын утган дээр бол энэ гадна талын дайснуудыг бол дарж болдгиймаа гэдгийг харуулсан байхгүй. Өндөргийн зан азар бол гадна талын дайсан биш, дотоод сэтгэлийн дайсныг бол хүн ядан дэлж болох тэр дайнд бас мордоод маш олон өөрийн муус нисвансуудыг бол дарж чадсан. Тэгээ энэ их хоёр агуун нь улбан дээр үлдээд энэ бурхны шашин Монголд орж ирсэн. Энэ дунд Монголын одоо ёс заншилтаа яв цам нийлсэн байхгүй. Яагаад бурхан шашныг үгүйсэхгүй байхгүй шалтгаанууд юу вэ гэхээр ерөөсөө уул усаа хайрал, сав шив нэрсэнцээ хайрал, эцэг ихээ хайрал, худлаа битий яар, хүн битий хуур. Энэ сургаалд яг ямар буруу юм байна гэхээр нэг ширхэгч хумхийн тоосны одоо мухар сүсгийн ч юм уу тухайн хүнд хувь хүнд сөрөг юм бол байхгүй байхгүй. Судлаад шинжилээд үзэхэд далаа хөш айлцсан, бурхан багш айлцсан байт. Бурханы сургаал номлыг шинжээд үзэхэд алтыг шинжилттэй адилхан шинжилээд үзэр гэж. Алт гэдэг зүйл яагаад үнцэнтэй байна гэхээр тэр шар металл шүү дээ. Уг гаднаас харахад бол гэвч хувиршгүй шин чанар хамгийн үнцэнтэй байна. Бусад алтнаас бусад бүх металл бол хувиран өөрчлөгдөж он жил өнгөрөхөд өнгө алдан дотроосоо өнгө нь хувирна. Тэгэхэд алтыг зүсээд хайлуулаад давтаад үзэхэд нэг чанараараа. Бурханы сургаал яг энтэй адилхан дотроос нь шинжилээ судлаад бүх юм задлаад үзэхэд нэг л чанараараа. Хичнээн мянган одоо 3000 жил өнгөрчлөө шүү дээ. Тэгэхэд бодмөрийн зэрэгэл бурханы сургаалыг аваад үзвэл цоо шин. Бүр тэндээс ингээд суралцахад бүр ингээд бүр дэндүү сайхан одоо зүгийн цэцгийн балыг цуглуулдаг шиг тэр бал бол дэндүү амттай хэврээл байна. А хэрвээ одооны энэ ядмагхан шиг зохиолын дуунар шиг одоо ядуу шүлэгтэй ядуу аятаа бол нэг 7 хоноо тэгээд
хизээч ахин сэрэхгүй мартагдаж штэ. А эсэргээр манай Норов банд дугаан дуулсан Уяхан замбуу ТV наран Адуу сургуун дуулсан одоо Севтэн үгсдгэлээ дуунууд бол хичнээн 100 жил ахин дахин наслагдах нь одоо таашгүй байна. А тэр бол алга болохгүй нь бол тодорхой болчихлоо. Энэ бол жинхэнэ нөгөө бүтээл, сэтгэл, үнэн мөн чанар дээр орж чадж байгаа даа гол нь. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд энэ бурхны шашин Монголд орж ирснээр монголчууд бидний өсөө их сэргэн мандал руу ойртож энэ оюун санааныхаа муу сэтгэлийг ялан дэлгээд аян зарлаж энэ сэтгэлийн ариусэл гэгэрэл рүү бол дэндүү хүчтэй явж энэ газар орон нутгаас ч олон хотгтууд тодрон гарсан шүү дээ. Тэгэхээр цагаан сар гэдэг баяр маань бол ерөөсөө дээдсүүдээс би боддгийг. Миний хувийн бодол бол цагаан сар гэдэг зүйл байхгүй байсан бол ямар их мунхаглал, ямар их одоо зан ааш тошгорч эцэг ихээ хүндлэхэ байх, ёс уламжил мартагдах тийм аюул болох байсан бол цагаан сар гэдэг зүйл байгаа тул 365 хоног нэг дундаа биднээс заслаамаа хийдэг, буян номдоо шамддаг, хилэнцээ барагдуулдаг. Гандан хүрээ ядуур ном заслаа уншуулдаг, хувь хувьдаа заслаа байдаг. Хүн болгон ямар ч сүжиггүй юм ч гэсэн юу илээ гэж бодож нэг удаа гандангаар тойрол гарч ийн. Тий, энэ цагаан сар гэхдээ бас ингээ бодоод ахт бол яг манай Монголын ингээд тархаа бутархаа гэдэг уудан талуудад оршдог нүүдэлчин одоо аж ахуйн ард түмэнд бол жилд нэг удаа бас бие биентэйгээ уулзах учраа тий, ер нь бол маш том хүн амын тооллого тий, ах トゥ угийн одоо бүртгэл тэгээ минь тусай мэдээ тий, амьдрал ах トゥ уг нь бас тандах маш том мэдээллийн аягүй том урсгал гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одооныхон бол хөдөөнийхэн нутагтаа хийдэг гэж бол тэр нь бол миний өөрөө ойлгож байгаагаар бол одоо энгийн дээр цус ойртохгүй байх, удам угсаага танин мэдэх, угийн бичгийг одоо алдахгүй хөтөлж байх. Одоо манай хамаатан саданд ямар хүмүүс байна, ямар ах トゥ усээ мэдэх. Ах トゥ усээ мэдэхгүй надад дээр сэржсэн жишээ байж лээ. Төрсөн ах トゥ хоёр хоорондоо суусан тохиолдол зөндөө байна. Тэгээд цус ойртолт, хагас хүн төрөлт, цус муудах гэдэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр одоо олон үед амжаад ирсэн биднээс цагаан сараар ингээл залуучууд бол гэртээ үлдээл утсаа бариад компьютер шахаад үлдчихэл байгаа. Тэгэл яг энэ нарийн дээр бол ингээл аав нэгэл настан буурлууд нь явал нэг 40-с дээш насныхан бол явж байгаа юм. Арай нэг ёс уламжлалтайгаа ойрхон өвөөнөөс сонсцсон юм байна, аавнараас сонсцсон юм байна. За 40-с дээш одооны яг нэг залуучууд би нийтээрээ гэж байгаа юм биш шүү. Зарим нь бол хитрхи бол одоос электрон жиж, хитрхи баруунцсан Америкийг шүтэх, Солонгосыг шүтэх энэ хандлагаасаа болоод энэ ёс уламжлалаасаа ингээ хазаагаад дэндүү одоо ингээд материалын зүйл рүү хандсанаасаа болоод энэ хүн чанараасаа хүн байх гэдэг байдлаас алдагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол дагуулад хүүхдүүдэд дагуулад айл одоо хисээд явна гэдэг нь бууз итгэхэд дааж голнож бэлэг авах гэдэг бүр бол биш. Жинхэнэ одоо ингээ ах トゥ нэрээ олон жил бол зарим ч одоо ингээ жилдээ нэг уул, зарим 2-3 жилдээ нэг уулзч учраа гандан хүүдээ хөрөө хөдөр орж жил өнгөө заснараа эргээд бүтэн жил сүлд бат байх, хямралаг байх. Энэ бүтэн жилдээ ажил маш хүчтэй явах. Энэ нэрч хүч энергийг бол яг энэ цагаан сарын өдрүүдэд олж авч байгаа юм. Тэгэхээр заслын ном гэдгийг одоо жоохон дэлгэрүүл ярих юм бол хүн яагаад засал хийх ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Хийхгүй байвал яг яах вэ гэж. Тэр хүн өөрөө долгионы шинж ажилтаа хийн гаралтай юмтан байгаа байхгүй. 5 үнцийг хий гişүн 5 хийгүүгээ явж байдаг. Тэгэхээр би хэлдэг юм. Та огт засал хийхгүй, огт ном гихгүй бол та хоосны огторгуу дээр одоо яг та ингээд дорж гэдэг хүн огторгуу дээр амьдраад ямар ч газар дэлхий дээр бууж ирэхгүй, хүрээлэн ертөнцөөс тасрах юм бол танд юу ч хэрэггүй. Та засал хийх хэрэггүй. Та юу ч хийх хэрэггүй. Танд юу ч халдахгүй. А та бол яг газар дээр хөрс шороон дээр ингэж гიშгэж явж гин сав шим ертөнцтэйгээ нэгдээд хүний ертөнцтэй нэгдээд хүн бусын нэг ертөнц таныг хүрээлэн орцоо таны энэ од гаригийн сөрөг нөлөөлөл хүмүүн бүсийн нөлөөлөл гэхдээ хүмүүн бус гэлтгүй од гаригч гэлтгүй хүн хүндээ харшлах хараал хийх хар цагаан хилаам хийх олон асуудлууд ингээл байж л байгаа юм чи. Энийний сөрөг нөлөөлөлд орохоор яах нөхөр миний энерги одоо энерги гэж их ярьж байна. Би бол сүр сүлд лундаа гэж ярьж байгаа юм та. Сүр сүлд. Энэ зүйл маань дөрөөтөд шивтээд эхэлчихэж байгаа байхгүй. Одоо цагаан шүхүртгэн номон дээр судлаа үзэж байхад бол хүний хямар сүлдийг дөрөөтүүлдэг хамгийн гол юм бол ерөөсөө л хар цагаан хилаам юм байна л гэж байна. Энийг л засчих юм бол ер нь цаана байгаа 1080 тэр актер барцдууд аяндаа амирлж байна. Хар цагаан хилаамыг хаах хэрэгтэй. Тэгэхээр заслын ном гэдэг бол ерөөсөө тэр тухайн хүний энергийг сэргээж өгч байгаа байхгүй. Тэр номыг уншсанараа тэр номон дотор тарины нарийн үг хэллгүүд гарч ирж байна. Тэгээ зан үйлүүд гарч ирж байна. Одоо тэр зүг даваачаа тим юм өргөөд ингээд ирэх. Хүн болгон сайн зүг, муу зүг гэдэг дөрвөн зүг байгаа байхгүй. Тэгээ одоо над дээр бодиттой жишээ бий хэлээ л да. Үр хүүхэд суулгах гад 4 удаа үр суулгах гад бүтээгөө. Тэгээ над дээр ирж байгаа. Яагаад болохгүй? Нэг л болохгүй. Эмчнэр бол боломжтой гэдэг. Тэгээ 4 удаа болохгүй. Тэгээд судлаад үзэхэд бол ерөөсөө тэр одоо шуламжийн зүг рүүгэл одоо хамгийн буруу зүгтээ гарсан баг.
им залж болохгүй. Имчилгээ тэнд хийсэн юм болгон нуран унана гэсэн тийм зарилгатай. Буруу зүгтэй байгаа эмнэлэгт очиод 4 удаа ороход 4 удаа. Тэгэд би зүгийн засаад эмийн зүг рүү гаргахад л болчихж байгаа юм. Тэгээ намайг ч одоо гайхамшиг бодоод тийм биш. Зүгээр л номон дээр бичсэн болцсон. Тэр зүгээр зурхаан номын энгийн юм дээр бичсэн юм байгаа. Би тэгээ хилээд өгтөл болчихж байгаа. Тэгэхээр энэ өнөөдөр ингээд биднээс уучраа болохгүй төөрөөд андуураад юу шүтгэ мэтгэ байгаад юуг даган дуурайхаа мэдгэ байсан нэг шуудхан тэрс өхрийн ивэр шиг болцсон байгаа явдал бол тэр 37 оноо юу хилэмгдүүлэлтээр биднээс хамаг эрдэнэтэй мэрэгэн лам хуураад хоморлон устгаад. Тэрнээс ч хойш одоо юу шнэ 70 жил бас энэ юу соёлын үр үндсэндээ бол бараг таслах гэж оролдлоо шүү дээ. Гэхдээ Монголын буян заяа их юм. Тэгээд өндөргийн зам назарч айлцсан Монголын буян заяа амны ишиг бол их юм хизээч барагдахгүй гэж айлцсан. Тасрах шахсан боловч манжийн дарлалд байсан боловч тасарсангүй. Манж гэдэг нь өөрөө бол ертөнцөөс арчигдлаа. Тэгээд социализм гэдэг зүйлээр бөмбөгдсөн боловч бас л үлдлээ. 70 жилийн дараа. 70 жилийн дараа ихэд л нууц өвдөс ном, ажиллахтай номнууд бүх нарийн юмнуудыг хаваад үлдсэн л байгаа байхгүй. Энэ лам мундаг том цолтой лам хүмүүс харын дүрийг бариулаад цөллөгөнд явуулж ил байсан. Гэтэл яасан? Харын дүртэйгээ буйны ном хийж лээсэн баг. Номоо уншижсэн. Одоо нэг Юндан Батбаяг та сонсч илсэн баг. Тэр лам Баян өнгөрийн лам гайхамшигтай лам л да. Дугунч болгоц хар хүн болгоод дугуйны даамал болгоцоод жишээлхэд тэгээд дугуйны эсгэлаад болгоцсон баг. Тэгээд нэг түлхүүр барайл энгийн хар хүн явж идэг. Хөөрхөдөө энэ хүн одоо хар хүн болцоод ном орхио байлгүй дээ гэж бодож. Гэтэл эсгэлаатанд ороод дотроо түгжээ шууд ямандгийн бяцлагын ном уншаад тэр эсгэлаатан дотор нисдэг гэсэн баг шүү. Бодтой нисдэг байсан. Тэгээ бямбэ 96 захиа хүртэл бичиж байсан билээ. Дамжин сургаад нүсрүү. Бурхны шашин гэдэг бодтой юм аа. Би одоо үнийг батлаяач гэдэг тийм аман яриа байдаг. Тэгэхээр ерөөсөө манай энэ уламжлал энэ буддийн шашин гэдэг нь өөрөө ямар ариун, ямар гайхамшигтай шин чанартай. Энийг биднээс дэндүү монголчилж авч чадсан. Тэгэхээр олон одоо яг би нэг жишээ хэлэх гоё жишээ байдаг. Хөдөө явж байхад ингээд чулуун дээр бичсэн соён бийг тосон будгаар будаа дээр нь 5 хөшөө сурсан байхгүй. Тэгэхээр чинь бороонд илэгдээд тосон будгыг арилаад жилийн дараа арилгуу цаанаас нь соён шорон будгыг тоогоод нэг ч цэвгүй гараад ирчих. Тал нь ингээд алга болсон. Тэгээ би за ер нь нэг үнийн имийг бол булах гээд аргагүй юм байна да. Ер нь бодиттой үнэн гэдэг бол эцтэй бол худал гэдэг үнэнд гүйцэгддэг юм байна. Тэгэхээр бурхны сургаал болоод Монголын язгуур шашин соёл, Монголын суу ухаан гэдэг бол хувьшгүй нэг чанартай. Энийг бол яаж тосон будгаар будаад, яаж социализм, яаж манж олон ингээд цаг үед дарагддгүй юм байна. Яаж гадны хүчээр таслах ямар ч боломжгүй юм байна. Эцсийн төлд энэ үнэн гэдэг нэг юм дээр л оршиж лээ. Ер нь бол одоо энэ буддийн шашин гэл одоо яг тэр чинь би л өөрөө бас том шинжлэх ухаан гэж хардаг шүү дээ. Маш том гүн ухаа. Гэхдээ тэгэхээр барахад одоо би энэ дээр ярих юм бол саяхан би нэг том бурхны шин эрдэм шиг нэг хуралд суулаа. Тэгээ ярьж байхад бол барууныхан бол буддизмыг бол маш эрчтэй судалж байна. Маш эрчтэй судалж байна. Одоо бүгс чиглэл салбарууд дээр ингээд судлаа явж байхад бол ингээд ажиллаж байгаад шинжлэх ухаан гэдэг маань бол хөгжөөд удаагүй шүү дээ. Альва нэгэн зүйлийг бариад одоо бодиттой энэ зүйлээ чулууг бариад судлаад бодиттой зүйлийг шинжилж задлахаас биш гарт барихгүй хий осон сэтгэл болоод сүнс судлал одоо зүүд судлал гэж бол байхгүй шүү дээ. Хөгжөөгүй. Тэгээд ингээд үзэхэд бол ерөөсөө бурхны шашин бол өөрөө 3000 жилийн тэртээ хүний биес гэрэл цацруулаад бурхан зураал ирсэн баг. Алд хэрэн гэрэл цацарсан. Одоо бүх бурхтууд биенээсээ гэрэл цацруулсан баг. Тэгэхээр одоо саяхнаас эрүүл байгаа. Яг ямар ч өвчнгөө одоо хямар батган бол биенээс алд хэрэн гэрэл цацарсан юм байна. Одоо аавраа гэж тогтоож байна. Тэгээ хүн гэдгөө сүнс гэж байд юм байна гэж тогтоочлоо. Тэгээ хүний биенээс хүн өөрөө энэ физик бизнес ангид хичнээн олон хоног хоолгүй байж чадах юм байна. Одоо маш олон гайхамшигтай шин чанар. Би өөрөөсөө бас боддог хүн бол өөрөө 100%-аас өөрөө нэг 10% ашиглаад үлдсэн 95% нь ашиглаж чадахгүй. Энэ бие цогц гэдэг энэ дээр дандаа бурхан бодисод дуунаар чинь дандаа гэгэрч чадсан биш үү? Яг л тэр бие цогцыг авч түүнээс гахаа нохооны бие дээр шавж хорхон дээр бол бурхан болж тэр биеэр нь бол бурхан болсон юм нэгч байхгүй. Хүний төрөл дээр дандаа бурхад болж байгаа учраас биднээс яг нөхөр боломж бас байх байхгүй. Яагаад бурхан багш хүний төрөл дээр энэ хүний төрөл дээр бурхан болсон, ловон бадамжаас хүний төрөл дээр бурхан болсон. Тийм учраас энэ бие гэдэг маань өөрөө эвдэршгүй очрын бие юм байна. Их гоё бурхан болж чаддаг энэ сайхан биеийг биднээс бас сүйт хийж болохгүй юм байна. Хэргийг нэг зүг гаргах хэрэгтэй юм. Түүнээс биш зөвхөн хоол идэхин тухайтад, өмс зүүхийн тухайтад, материал зүйлийг хураахын тухайтад энэ биеийг зорчуулах юм бол дэндүү харамсалтай. Тэг хүн бол бас энэ ороод ирэхдээ бас тодорхой томилттой ирж байгаа шүү дээ. Өөр ингэсэн томилттой. Хүн болгон өөрөө одоо манайхан гэдэг хувь тавилан гэж яриад байдаг. Тэгэхээр хүмүүс одоо ядуу байх чи тэнэг байх гэдэг хувь тавилан бол байхгүй юу. Хүн болгонд боломжийг өгдөг. Бүх хүнд боломж өгдөг. Сурах боломж өгдөг.
сүхмүүжих боломж өгдөг, амьдрах боломж өгдөг, хань ижилтэй болох боломж өгдөг, үр хөвгтэй болох бүх сонголтыг өгдөг. А хэр та энэс одоо өөрөө атгаж авч ингэж өөрийн болгож чадаж гэнэ үү гэдэг л асуудал байгаа байхгүй юу? Та цагт нь юм хийж чадсан уу гэж асуудал. Сурах үед нь сурч чадсан уу? Ухаанаа дайчилсан уу? Заавал сурдаг маяг хөдөлмөрлж ажиллаж чадсан уу? Яг тухайн цаг үед нь та юм хийж чадсан бол тэр нь үүлийн сайн үр боловсрно. А хийх үед нь залхуурсан, юм хийгээгүй ээж аавдаа эрхлээд өнгөрсөн, хүнийг гомдоосон, залхуурсан. Энэ байдлаас болоод эргээд цагийн насны одоо цаг хойшоо явхад бол ядуу зүдүү зовлон амьдрал руу өөрөө ирж байгаа. Тэгэхээр хувь тавилан хүн бол хүний төрөл бол бусад төрөл бол хэцүүлтэй. Хүний төрөл бол яаж ч хувь тавилангаа сайн дуруулж, өөрчилж, эргүүлэх боломж бол яг гартна байгаа. Одоо ингээл өөрийнх нь гартна байна тийм. Биднээс одоо ингээл 10 жил жишээ авахад 10 жилд нэг гараанаас эхэлж штэ бүгдээрээ. 10 жилд нэг л гараанаас эхэлж байгаа байхгүй. Дорж дулмаа гэд хоёр хүн явахад дулмаа ихтэй сургуулаараа хөгжөөд өөргөө дайчлаад хөгжөөс одоо мундаг том корпорацийн захирал болсон ингээд сүтг мөх ээж аавыг ачилж хүндэд мундаг явж байна. А нөгөө дулмаа яасан гэхээр залхуурсан, юу ч хийгээгүй одоо ингээд залхуурсан, одоо хинэггүйтсэн, ээж аавыгаа доромжилсан, юу ч хийсэнгүй. Энэ байдлаас болоод бах байдаг байранда үлдсэн. Тэгэхээр биднээс эргээд 10 жилийн уулзалт болоход л бүгд янз бүр байдаг шүү дээ. Энэ л хин ухаанаа дайчилсан, хин одоо оюунаа ачаалуулж чадсан, хөдөлмөрлж чадсан, эцэг эхийг ачаалж чадсан. Би яагаад эцэг эхийг ачилсан гэдэг дундуур гараад байна шүү дээ. Тэгэхээр хүн сайн явна гэдэг бол ерөөсөө л эцэг эхийг ачаалж чадсан хүн сайн явд юм байна. Ачаалж чадсан хүн эцэг эхийг амьтад нь гомдоогоод нас орсон ч юм уу, ерөөсөө ачаалдаггүй, байнга л говоо зовоож идэх хүн бол их уруудаараа явд юм байна. Бурхан багш эцгийн ачааг авралгын сургаалыг би орчуулж гаргаад бүр том лекц хүртэл тавьж байсан. Тэгэхээр би залуучууд бол ингээл эр сайндаа хүн болоод төрсөн юм шиг, эр сайндаа хүний биеийг олцсон юм шиг 10 жилээ төгсөөл нэг ажлын бараараа л их нэртэй болгоод эрэгтэй хүн бол эцэг эхийг мартдаг байхгүй. Очигдчихгүй, эрэгдэгчгүй тэгэл хайдаг. Энийний үүлийн үр гэж нэг чанга юм байна. Үүлийн үр гэдгийг биднээс бодохгүй гэсэн бол өнөөдөр дураараа ингээл жам бусаар зориггүй хилэнцтэй үйл үйлдэл яваад байна. Маргааш нөгөөдөр хугацааны хувьд ялгаа болохоос энэ үр нь бол заавал боловсрч гарна шүү дээ. Энийг ойлгуулахын тулд би үүлийн үр гэдэг лекцийг бас хүргэж ирсэн юм байна. Ер нь бол бас ингээд яг ингээд одоо цагаан сар болох дээр ч бас ингээд засал Монголын ард түмэл хийлэгдэх шүү дээ бүгдээрээ. Би бол одоо ингээд бас Монгол хүний хувьд бас засал хийлэгдэх те. Гэхдээ бол ингээд хараад хахад бол яг гэр бүлэрээ хийлгэн өөртөө хийлгэн. Гэхдээ сүм хийдийн тоогоор хязгаарлагдмал тий. Ламын тоогоор хязгаарлагдмал учраас одоо энэ 3 сая хүн хүрэхгүй байх шүү тий. Тэгэхээр бол үүдээ энэ бас олон нийтийг хамарсан ийм бас засал бас хийгддэг тий. Таавал энэ хийдэг. Энэс одоо олон хүмүүс хүлээдэг болсон тий. Тэгэхээр энэ жил бас ийм зас та хийв үү? Хийнэ. Энэ одоо бас надаас хамаарахгүй болчлаа. Яг тэр нөгөө сүстгүүд маань одоо бүр шаарддаг болсон. Хийн визтэйгээл одоо цагаан сар өнгөрсөний дараа за дараа та юм хийн визтэйг сануулаад хэлж яана л та. Тэгэхээр би өөрөө болохоор бурхны үнэн шав байхгүй юу. Тийм учраас миний зорилго бол олон амьтанд бурхны сургаалыг түгээх нь миний зорилго. Энийг одоо хүссэн ч эс хүссэн ч би заавал хийх ёстой. Миний үүрэг. Тийм учраас энэ уламжлалтаараа энэ цагаан сарын шинийн 6-нд бас том сонирхолтой лекцийг хүргэх гэж байна. Тэгээ миний лекц энэ заслын номны гол утга учир нэгэн сэдвийг барьж аваад тэрийгээ ингээд үлэг болтол ярьдаг. Одоо жишээлбэл энэ одооны уншиж байгаа лекц маань миний 10 дахь удаагийн лекц болох гэж байна. 11 мэдсэж 10 том лекц хүргэж. Энэ дээр бол хөдөө гадаа Эрдэнэ тархныг бол оруулаагүй. Зөвхөн одоо том одоо спорт зохицол бүхий өргөө UB Pulse энэ гураа бодоход бол жилдийн нэг том лекц уншиж байна. Тэгэхээр ямар сэдвүүдээр унших ерөөсө бурхны сургаал номл ёс уламжлалыг үзэж байгаа залуучуудад хүмүүст ямар одоо мессеж өгөх үү? За юу нэдлүү одоо давмгаалаад хэтрээд эхлэв. Одоо би адж байгаа төрхийн индэгдэл их болоод салалт их болоод ирэнгүүт ханийн тэнгэр үрийн буян гэдэг лекцийг уншсан байхгүй. Яагаад тэгэхээр монголчууд залуучуудын орн. Тэгэхээр насан туршийн ханаа зөв сонгоосоо. Буруу сонгочоод замын дундаас замын ихэндээс буцаж ингэж одоо амьдрал нуран унах юм эмгэнэлтэй үйл төрхөнд тухайд анханасаа эхлэхээс хүүхэдтэй болохоосоо өмнө ханаа зөв сонгооч бүсгүүчүүдийг ялангураас. Энэ талаас нь Бэрийн зурхаа гэдэг маш нарийн ном байна. Энэ дээрс нь наривчлаад Бэрийн зурхаатай нь холбоод нарийн юм гаргасан бүхий өргөд багтахгүй хүн цугларсан. Пик дүүрээд бүр зохион байгуулагч нэлээд энэ түүхэндээ манайх одоо энэс хитэрч хүн орвол амьсгалах одоо ингээд хүчил төрөгч баг. Даацгүй хитэр. Тэр гадаа 200 хүн орч чадахгүй зогс. Тэгэхээр би энэс юу ойлгосон гэхээр энэ сэдв айгүй чухал сэдв. Ханаа зөв сонгож хүмүүс одоо өгүүлж дээ тий. Өгүүлж байгаа сэдв юм байна. Хүмүүс ирж байгаа байдлыг ажиглангуу. Тэгээд үр хүүхдтэй нэр яаж хайрлах уу, яаж хүмүүжүүлэх үү, энэ уламжлал ямар зан үйл вэ? Том чухал сэдв юм байна. Тэгээ би энэ сэдвийг бол бүхэн өргөндөө хүргэж байсан. Түүний дараачаар үүлийн үр ба мөнх бус гэж хүргэсэн байна. Үүлийн үрийг ойлгосноор залуучууд маань хилэнцтэй үүлийг хийгээд эрг чөлөөгөө хасуулаад эмгэнэлтэй байлт хүрэхгүй бол анханасаа
Зүв бай, үүлээ хянжээ гэж. 7 хэмжиж нэг огтл гэдэг маань зүгээр нэг юм огтлохтой зориулсан үг биш шүү дээ, тий. Та хийх гэж байгаа үйлийг дор хаяж 7 бодороо л гэж аахгүй юу. Эрсдэлтэй тал, ямар сөрөг талыг бодоод за явъя гэж. Тэгвэл манайх мод бол 7 хийчихэд нэг бодож ийн үгүй юу. Хийснийхаа дараа дандаа бод. Хийц цааны харамсах шүү дээ. Харамсдаг. Наан нэхлээд харамсах маа хийснээ дараагаар хийх ёстой. Энэний талаар үйл өөрийгөө дараа нь хамгийн хүнд сэдв болох тэр үхлийн талаар би ярьсан. Энэ сэдвээс хүмүүс сэрвдэг, айдаг, муу ёр гэдэг байхгүй юу. Тэгэхээр би хилдэг юм. Энэ лекцийг сонсохыг одоо хүсэхгүй байгаа юм бол та мөнх наслах хүн бол миний лекц танд хэрэггүй. Мөнх наслах хүн гэж бодгаас гэж хаач байхгүй. Бүгд мөнх үсэг үзүүлэхээс цааш энэ бэлтгэл ёстой. Айж имэх биш. Бэлтэх ёстой. Мэдэх ёстой, ухаарах ёстой. Түүнээс биш үхнэгээд айгаад имээгээд байгаа юм байхгүй. Далаа хүчилсэн байдаг. Та үхлийн тухай юу гэж болдгоо гэхэд бол би өдөрт 7 удаа үхэж сэрдэг. Энэ бол унтаас сэрэх, хувцас солихтой адилхан юм аа л гэж. Би бол өдөрт 7 удаа үхдэг гэдэг маань би тэр үхлийн тухай бяцлаглалыг бол 7 удаа хийдэг байхгүй. Биеэс хүнсээсээ гаргаа буцаж оруулаад юулээд ингэдэг. Далаа хүч бол аг тарны ном, нуус тарны номны бүр оргил төрсэн гайхамшигтай хүн л дээ. Дээдс тэр үнтэй бол одоо агуу юм. Тэгэхээр биднүүсийн хувьд бол биднээс одоо чадахгүй дээ. Би бол тэр өстө ойлгохгүй, хайж болохгүй. Үхлийн тухай зүуд одоо энэ мөнх үсгийн тухай маш энгийн гарын авлагна байдаг. Монголчууд дэндүү баян. Яг тэгэхээр тийм хүнд номнуудаас энгийвчүүлээд 2 хуудсанд судранд багтаацсан. Ерөөсөө л одоо сүнсээ юулах хөвдөс, үхлийн хөвдөс маш энгийн. Ямар ч хүн дадуулаад байхад сураад авчихар. Тэр номнуудыг би хилээд өгсөн. Тэгээд тэр хүмүүс бол за үхэл гэдэг зүйл бэлтгэх ёстой байна. Айх зүйл биш юм байна. Хүн болго айсан ч айгааг учрна. Тийм учраас бэлтгэн зүйл юм байна гэдэг тал дээр би ярьж байсан. Тэгээд түүний дараачаар хамгийн гоё сэдв бол тэр хямар гэдэг сэдвээр ярьж. Хямар лундаа гэл одоо ярьдаг хичнээн ч олон одоо сар жил бид ярьсан боловч яг хямар гэж юу вэ гэдээ одоо хүнээс асуух юм бол юу ч тодорхой хариулж чаддаггүй. Нэг ч хүн хариулдаг. Эр хүний босоон цагаан хямар босоо юу босоо байх. Цагаан гэдэг юу юм? Юу ч байхгүй. Тийм учраас биднээс номт орны ард хүмүүс юм одоо нэртэй мундаг пайцтай хүмүүс яваад байгаа байхгүй. Номт орны нэг дээдийн номны өлгий болсон номыг цул алтаар бүтээдэг. Одоо ганжуур алтан гэрээ цул алтаар бүтээсэн тийм хүн Монголоос өөр байхгүй. Гэтэл хямар гэдэг талын дээр асуухад мэддэггүй маш цөөхөн баг байхгүй байгаа байхгүй. Номны эрдэмтэй хүн ч мэддэггүй. Тэгээд энэ талаар би за ерөөсөө хямар гэдэг зүйлийг мэддэггүй бол яаж бид хямараа баттах юм? Мэддэггүй юм а яаж биднээс одоо засал ном хийлгээ яваад байгаа юм? Айгүй олон жил хямараас уншууллаа шүү дээ бид нэр. Тэгэл ум ажун жанлуу өдөө чарсан дүгэл уншаал байдаг. Юу гэсэн насаараа уншуулдаг. Насаараа уншууллаа. Тэгэхээр нөгөө нэг насаараа мэн уншаад там дундаг имгний үлэг шиг. Тэр бол нөгөө мухар сүсэг гэдэг зүйл. Ойлгоогүйгээр л мэн уншуулад байдаг. Тэрийг би гэдэг үслийг батжуулаад гэсэн байгаа байхгүй. Хүн би. Тэгэхээр хөөрхий харахад бол буянтаал мэн уншаад байгаа боловч энэ буян хураажандаа энэ деваачин төрөндөө гэтэл там дунж штэ тий. Энэ бол мухар сүсэг гэдэг тийм аюултай байхгүй. Миний зориод байгаа лекц хүргээд байгаа гол шалтгаан бол заавал би өөрөө эрдэмтэй мэргэндээ биш. Би өөрөө таньсан имийг л судалсан имийг л яг боддоор нь хүмүүс түгээ хэлж боддог байхгүй. Энэ олон хүмүүс хүрэх ёстой шүү дээ. Хүрэх ёстой. Өөрхөө мэдж байгаа. Одоо тийм түүнээс би өөрөө ингээ уншичаад мэдчихэд ингээ хатгалан бариад хураагаад авах шүү. Өөртөө хураагаад авах юм бол би бол мөнх бус байхгүй. Нэг л өдөр яваад байгаа. Тэгэхээр эрдэм сурж байгаа юм нарны одоо эрдэмтэй хүмүүсийг хачаад олон янз байдаг гинэ. Нарны цацраг мэд сурсан юм а хүн түгээдэг нэг хүн байд юм байна. А зарим нь бол зүр өөртөө хадгалдаг хүн байдаг. Би одоо тэр даш тундаг гэдэг жишээд одоо хазаагаад явах даш тундаг гэдэг зохиолч мундаг зохиолч байсан хүүхдэн зохиолч. Тэр зохиолч одоос ингээд нас орцсон, гинтг нас орж байгаа байхгүй. Тэгэхэд тэр хүн яг намаа бичүүлгээ өргөжсэн боловч тэр хүн хүмүүст өгөх маш их байсан байхгүй. Тэг өгч чадаагүй. Нарны цэцэр шиг өгч чадаагүй. Тэгэхээр тэр хин хиндэ харамстай байдаг байхгүй. Хүн өөрөөгөө би маргааш амьд байх уу гэдгийг мэдэхгүй байхгүй. Мэддэг бол болж юм л дээ тий. Би маргааш амьд байна гэвэл за маргааш би танд аваачид үгүй. Тэгэхээр маглал байхгүй. Магадлалгүй. Тэгмээс яг өнөөдөр л хайртай хүмүүсээ баярлуулж хайртай гэж хэлдэг. Түүнээс маргааш биш. Би одоо жилийн дараа ээжигээд ээжтэй нутг руу навж яваад би баярлуулна биш. Маргааш яг өнөөдөр та уцтаал хэлж явах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ номуудыг бол яг дэлгэрүүлэл мэдэж авсан л бол би ерөөсө тэр дорн хүмүүс түгээгээд байгаа байхгүй. Энэ чинь багштай зүудээс бурхан багшийн зарлиг байд юм байна. Одоо энэ бурхан сургаа бурханы шашинтай хүн ямар байх хэвээр багш хүн ямар байх хэвээр ерөөсөө л бурханы сургаалыг өөрөө ухаж ойлгоод энийг л олон нийтэд дэлгэрүүлэх уран аргыг олоод нийтэд түгээн дэлгэрүүлэх юм бол чи бол жинхэнэ бурханы шашинтай хүн мөн сүсгтэн хүн мөн гэж хэлж байгаа. Түүнээс биш эрх зүүчээл нэг юм цагаан орол зүүчээл нэг тийм хийрхэх биш. Одоо зүгээр нэг тийм өнгөрөх биш, гайхуулах биш. Яг өвөл хэрэгээ явдал мөрөө бурханы шашинтай хүн бол тамхитагдаж болохгүй. Шашинтай хүн бол арх хууж болохгүй. Тэгээ энийгээ өөрөө эхний наад цахад энэ хэрэглээ ингээд
зүв болоод энэ нэг ёс одоо юу гэдэг юм шагшаа бадыг сахиад эхлэх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш би өөрөө бол арх тамхи огт хэрэгэлдэг хүн. Тийм учраас би бол арх тамхины тухай ярихад бол надад айхан байхгүй. Арх уудаг тамхи татдаг хүн бол хайн шүү дээ. Өөрөө хэрэгэлдэг тэр хоруудыг хэрэгэлдэг учраас. Тэгэхээр би бол хортой гэж хэлээд заслыг хэлж өгнө надад бол ямар ч айхан байдаг. Яг энэ лугаа адилхан бид нар бол ерөөсөө л аливаа нэг юм мөн чанарын танихыг хичээх хэрэгтэй. Түүнээс хэлбэрдэж мухар сүсэг гэдэг миний одоо яг нэг гол сэдв маань мухар сүсэг гэдэг зүйлийг л халах гад л би үзэж тараад байгаа байхгүй. Түүнээс биш одоо мухар сүсэг гэж юу хэлэхээр учрыг ойлгохгүй мөрлөө тэрийг маш олон жил одоо ингээд шүтээд ирсэн. Энэ ямар бурхан бэ гэдээ асуухад мэдэхгүй. Тэгээ бурханы мэлмийг нээгдээгүй зүгээр хөндөй хоосон дотроос сүншихгүй төмрийг 10 20 жил шүтээд ирсэн бүр сэхэтүү юм байна шүү дээ. Би очиод гайхаж байгаа байхгүй. Энэ одоо ямар ч сүншиг гэж мэдэхгүй, бурхан мэдэхгүй, нэр нь мэдэхгүй. Гэхдээ шүтдэггүй би дандаа цайнад ийж өргөд. Энэ бол бүр туйлын мухар сүсэг. Тэр одоогийн уншиж байгаа лекц маань болоод ирэхээр маш сонирхолтой нэг сэдвийг барьж авч байгаа. Энэ маань болохоор зүүд зүүн. Ер нь зүүд гэдэг имийг биднээс юу гэж ойлгох юм. Зүүдээр биднээс зүүд гэдгийг яаж ухаарах. Одоо хүнээс зүүд гэж юу юм бэ гэж асуух юм бол бас мэд. Зүүд чих зүүн бэлгтэй гэж манайхан чи ер нь асуудаг штэ настаа хүмүүс асуудаг штэ зүүдээ мануу тий зөнтөө зүү. Бид ингэж одоо унтахт нэг юм юу гэж хэлдэгхээр за чи сайхан унтаар гэж хэлж хэлэхгүй шүү. Сайхан зүүд маань чоноороо. Сайхан зүүд маань чоноороо. Сайхан зүүдлээрэ гэж хэлээд шүү. Уу яах гэж тэгж хэлээд байна те. Нэг юм зүүдлүүлэх гэдэг дараа нь бас юм сонсох гээд шүү. Яг энэ утга нь энэ дутган дээр ярихээр зүүд гэдэг маань өөрөө би өөрөө судалж үзээд энэ дээр ямар дүнлэлт төрсэн бэ гэдэг ерөөсө бурхнаас өгсөн бэлэг. Зүүд бол зүүд зүүн бол хүнд өгсөн. Ядуу байна уу, дарга байна уу, цэрэг байна хамаагүй. Бүх хүнд энэ бэлгийг өгсөн. Энэ зөнтөө байх. Зүүдийг одоо та ажиглын шинжээд барьж авч чадвал та ямар гайхамшигтай шин чанаруудыг өөртөө дуудаж болох юм бэ гэдэг тэр боломжийг өгсөн байхгүй. Гэтэл биднээс зүүдний тухайар одоо бүр аачгүй ойлголтгүй байх. Хуучны настаа лам хуурууд бол зүүдний тухай юм хэлэн л дээ. Одоо бол эрдэмтэн мэрэгдийн чин талаар мэдэхгүй байна. Би одоо ярьцлага авъя гээл зүүдний талаар очиход бол үннээ л хэлж чинь зарим нь бол уучлаарай авах анзья. Би яг наадлаа чи үнэндээ уншсан ном байхгүй юу? Өстө мэдэхгүй би худлаа ярилтай байна шүү дээ. Би орохгүй. Тэгж юм. Тэгэхээр тэр хүмүүсийн ч өөрсдөө одоо тэр хувь өөрийнх нь асуудал. Тэгэхээр зүүд гэдэг талаар судлаад үзэхэд бол ерөөсөө зүүд зүүн гэдэг бол ерөөсөө манайхан бол зүүдийг үзэгдэл төдий зүйл гэж бодоод байгаа. Зүүд орж ил байдаг, гарч ил байдаг. За яах вэ? Зүүд л юм да. Нэг юм л тийм биш. Таны зүүдэнд орж байгаа зүүд болгон тань ямар нэгэн одоо тийм мессежийг өгж байгаа. Тохоо тий. Сайн, муу хоёр зүйлийг өгж байгаа. Одоо зүүдэн дотор хуваахад бол маш олон янз болж байгаа. Өвчний зүүд, үхлийн зүүд, хямар доройтох зүүд, азгүйтэх зүүд, буйнаа барах зүүд одоо маш олон зүүднүүд. Энэ зүүднүүдийг ялган салгаад бичсэн байна. Тэгэхээр хүмүүс тэгэхээр ухаанаас одоо зүүдний тайлал ярих гэж байна ойлгож зарим хүмүүс. Тийм биш. Одоо биднээс зүүдийг яаж ойлгож байгаа гэхээр ерөөсөө барууны зүүдний тайллыг шууд копидж орчуулаад шууд гаргаад тавьчих. Зүүдний. Тэр яагаад Монгол хөрсөн дээр буухгүй байна гэж би хэлж байна гэхээр тэрэн дээр юу гэж нэхэр усан онгод зүүдлүүл, анааш зүүдлүүл одоо юу гэдэг манай хөрсөн дээр бууж сэтгэхөд хоосорд нээжгүй тий. Тэр суурин соёл нүүдэлсэн соёл орчин бүр тэнгэр газар шиг ялгаад байгаа. Одоо сургуульч гэсэн одоо Кембрижийн одоо лаборатори сургууль гэдэг юм байгуулад Монгол хүүхдүүдийг ингээд тийш нь шихэд хүчээр толгоор нь суурин соёлтой хүмүүсийн ухааныг чихээд байгаа байхгүй. Би бол энэний эсрэг байгаа. Нүүдэлчин соёлтой задгаа сэтгэдэг арт юм тал нутг шиг ийм агуу сэтгэлтэй хүмүүс суурин соёлтойны мэддэг түүний чихээ за ингэж бод нөгөө жоохон хүүхдүүд төр чихээд байгаа. Энэ дугаард энэ бол болохгүй. Яг энтэй адилхан тэр номон дээр ерөөсөө л тэр барууны бүх юмнуудыг авчираад копид одоо Монгол хөрсөн дээр буухгүй. Биднээс одоо байнга далаагаар явахгүй юм чи усан онгоц бараг зүүдэнд орохгүй. Зүүдлэгдэхгүй. Анааш зүүдлэхгүй байхгүй юм чи. Тэрний оронд би яг Монгол нам нарын зохиосон судруудаа гол байрж хийж байгаа. Тэн дээр юу вэ гэхээр 5 уушин бал зүүдлүүл яах вэ? Гэр зүүдлүүл яах вэ? Морь зүүдлүүл яах вэ? Ус зүүдлүүл яах вэ? Ус зүүд, усан сэл зүүдлүүл яах вэ? Яг Монгол ахуйтай нэг хорсон дээл өмсөж байгаа зүүдлээд яах вэ? Дээлээ тайл зүүдлүүл яах вэ? Одоо аавдыг аавыгаа зүүдлүүл яах вэ? Ээжигээ зүүдлүүл. Анд явж байгаа зүүдлүүл. Анд явж байгаа зүүдлүүл. Яг Монгол хөрсөн дээр буусан тийм зүүдийг авчираад орчуулж миний ном маань голлоо тэгэхээр би олон номнууд судлалаа л да. Далаа багш одоо гол хоёр яг энэ ч ойрхон байс хоёр номын авид ирлээ. Далаа багшийн барууны эрдэмтдийн хийсэн нойр зүүд үхлийн тухай хийсэн маш гоё эрдэмшнийг ажиллагаа. Бүрийн ихээр байгаа юм. Барууныхын зүүдийг юу гэж бодож байна? Нойрыг юу гэж бодож байна? Манай буддийн шашин яаж ойлгож байна? Бодлоо нэгтгээд ингээд ухаанаа уралдуулсан маш гайхамшигтай. Зүүд чинь бас гэхдээ бас нэг хэдий зүүдэлсэн гэдэг нь бас чухал багш. Цагийн чухал. Одоо бүгд байна.
За энэ болохоор яг тэр Зигмунд Фрейд гэдэг энэ Чехэд одоо төрсөн барууны зүүдийг хамгийн гүнзгий судалсан байхгүй юу. Тэгээ энэ хоёр гол ном нь бус нь бол ерөнхийдөө дандаа судалгааны ажлууд байна. Зүүд дээр ажиллаад хүн дээр ажилласан. Эднээс бол арай нэг шинжлэх ухааны шинж ажиллатай. Энэ бол бүр гайхамшигт. Тэгээ эндээс авах юм аваад тэгээ би өөрөө найруулад миний гаргаж байгаа ном бол ингэ байж байгаа энэ дэр. Энэ бол нэг юу зүүдээ ухаар хүүгээд энэ дэр зүүдний Монгол тайлал. Тэр муу зүүдийг хариулах ямар гол нууц өвдөс заслын ном байдгүй. Тэгээ зүүд үүсэх ёсон гэж байна. Зүүд яаж үүсдэг? Тэрний тухай бол аль ямар ч номдор одоо байхгүй. Зүүд яаж үүсдэг? Зүүдний яг үүсэл гэж юу вэ гэж зүүд хаана эхлээд яа дуустав гэдэг бол бүр байхгүй. Тэгэхээр энийг бол уламжлалт ангахаас тэгээ нууц таринаас олон юмнаас цуглуулж аваад тэгээд энэ хамгийн дээр орж байгаа нэг гол ном бол үхлийн ойрын ёр гэж юу вэ? Хүнд ямар шин тэмдэг үзэгдээд илэрээд байвал та ер нь бол насан цус уснаа мэдэх тэрийг амируулах заслын аргуудыг заагаад өгсөн. Тэгээд хамгийн гол ном нь бол маш их нууц зүүдний йог бяцлаглалын ном баг. Тэр бол бүр гайхамшигтай. Наравгийн 6 ном гэл байж л байдаг. Тэрнээс өөр. Тэрийг бол энгийн хүмүүс уншаад ойлгох болов. Ламнарч уншаад ойлгохгүй. Нууц тарин, аг таринтайгаа барилдсан учраас энэ дээр оруулсан ном бол Монгол ламын зохиосон хит их нууц таринлог гүнзгийрээгүй яг энгийн хүмүүс зориулсан маш төсөм мөртлөө өвдөсөн ном. За зүүдийг яаж бяцлагснараа та эрэг зүүдийг зүүдлэх үү? Зүүдэндээ та аялж болох уу? Зүүдэн дотор сэрж болох уу? Тэгээ зүүдийг хэрхэн барьж авах уу? Зүүдний аимшигыг буцааж болох уу? Тэгэхээр энэ бараг зүүдийг удирдах болно гэсэн тэр гайхамшигтай одоо хариултыг өгөх гээд байгаа байхгүй юу? Та зүүдээ удирдах болно. Энэ бол гайхамшиг. Энийг мэдсэн эртний баруунч байсан Монголд ч байсан энийг мэдсэн хүмүүс. Эйнштейн бол зүүдэндээ бол тэр үеийг системийнхаа дутуу элементүүдийг олж нөхөж хийж тэр одоо яг тэр зүү хийсэн. Салиурдоор далийн хүртэл одоо бас том бүтээлүүдээ зүүдэндээ ингэж хараад тэрийг хийснээр тусдаа бүр измүүд гарч ирсэн. Оюун санааны хуусрын үргэлжлэл гэж байгаа шүү дээ. Үргэлжлэл. Тэгэхээр энэ дээр би юу хэлэх гээд байна гэхээр та зүүдний тухайн йогийг одоо Гитлерч хүртэл буддийн шинийг судалж ирсэн байхгүй юу? Хас тэмдэг авахтаа хүртэл түүхэн дээр байдаг. Тэгэхээр Эйнштейн буддийн шиг дэндүүг судалсан байхгүй. Тэгээд хэлэхдээ хүртэл хамгийн шинжлэх ухааны шашин бол ойрхон шашин аваад ирэх бол би буддийн шинийг л авчирна хэлж байгаа. Энэ маань бол мөрөгж. Тэгэхээр салиурдаар дайлгчсан бол буддийн шин судлаагүй гэж мэдэхгүй л юм л да. Судалсан байж болно. Эсвэл өөрөө зүүдний зөнтөж байсан байж болно л да. Тэгэхээр та хэр их зүүдний имийг судалж гүнзгий орч чадна. Та хэр их сэтгэлээ нарийсах тусмаа зүүд бас давхар нарийн болж байна. Түүнээс одоо зүгээр нэг юу ч уншдаггүй зүгээр одоо нэг захын хороолын нэг хүнийг одоо ном уншдаггүй, юу ч одоо судалдаггүй, одоо зүгээр ингээд одоо нэг захын хороолын аваагаас асуугаад бол хитгэн үгэн дотор эргэлдэж байгаа байхгүй юу? Хоол ундаа ингээд. Тэр нь бол хайж одоо хөөхт байхдаа жишээл бид нар ингээд юм хайгаад олохгүй байхад бол хайж байгаа юмас үлдэн бодоод оноход бол зүүдэнд хэлж өгдөг шүү дээ. Яг наадах чинь байхгүй. Яг наадах. Тэгэхээр тэр ингээд сөхөөд үзтер байж идэг. Яг наа чи энгийн жишээ нөхгүй. Яг би наадах чинь энэ дээр яаж ярих гэдэг юм та хайгаад олохгүй байгаамаа, болохгүй бүтэхгүй байгаамаа. Одоо эртний хаадууд бол яадаг байсан бэхээр бол том тулаанд орохын өмнө ялах уу, ялагдах уу гэдгээ одоо очиод үзэж болохгүй шүү дээ. Очиод гүйж харж болохгүй учраас зүүдэндээ онш тавьдаг. Зүүдтэйгээ ингээд зүүдний энэ йогийг бяцлагдаг байхгүй юу? Тэгээд онш тавиад зүүдэндээ ингээд одоо бараг зурхаа зурж шít. За би энэ дайн. Тэгээд шийд гаргах нь шүү. Тэгээд шийд гаргадаг. Тэгэхээр одоо энгийн юм бодоход бол ямар эрсдэлтэй шийд гарах гэдэг нь гэж бодож шít. Гэтэл үнэн мэдлэг тийм биш. Тэгэхээр хаадууд тэгээд унтахад яг ялж гэнэ үү, ялагдж гэнэ үү яг бүх зүүдэнд орж ирдэг. Тим ургаад ирэл одоо наран огтургоос унжвэнэг зүүдлэх юм бол хаан төр унах, нурах, саран огтургоос нар сар хоёр хаадууд улс гүрний юмтай холбоотой байд юм. Нар огтургоос унах, сар наран ингэхэд бол төр засаг ганхан ч гэдэг юм уу, том аюул болно ч гэдэг юм тийм байд юм. Тэгэхдээ бас нэг жишээ байгаа. Муу үнэхээр дайнд ялагдах ёстой зүүдэлчлээ гэж бодоход тэрийг засаж болж байгаа. Одоо нэг жишээ хэлгээд нэг ханхүү зүүдэлсэн байгаа. Маргааш тулаанд орохгүй. Зүүдэнд нь номных нь хөвчин тасраад сум нь хуурц зүүдэлсэн байна. Энэ бол муу ёрын зүүдэлтэй. Дайнд ялагдахын ёр байхгүй. Тэгэд өглөө эртлэн босоод сэтгэлэн зовноод хаан аавдаа хэлсэн байна. Хаан ааваа би дайнд ялагдах юм шиг байна. Миний хүү яав гэсэн. Маш муу ёрын зүүд. Миний номны хөвч тасарлаа. Сум маань хуурчлаа. Тэгэхээр би яах вэ? Аав нь. Гүй миний хүү тийм биш. Чи буруу ойлгосон байна. Чи дайнд ялна. Чи яагаад номны хөвч тасарсан? Чи бүх дайснаа ялцсан учраас, дайсан байхгүй учраас номны хөвчин тасарсан. Чи бүх дайснаа харваад устгацсан учраас сумны хэрэг байхгүй. Ялцсан учраас сумаа чи бүгд ингэ сумны хэрэггүй учраас хуулж хайсан байх. Миний хүү бол ялна. Тэгээд дайнд ялцсан. Зүүдийг яаж тайлах уу гэдгээс тэр зүүдийг зөв болох уу, буруу муших уу гэдгийг шийдэгдэж байгаа. Тэгэхээр зүүд тайлах гэдэг хамгийн чухал. Тэр хүний зүүд муу зүүд орж болно, үхлийн зүүд орж болно, өвчний зүүд орж болно. Өглөө босоод зүүд тайлдаг мундаг хүн төрчод за би одоо могоо зүгтэл. За би загсанд идэгдэж нэ зүүдлээ. Би галзуу хараатанд идэгдэж нэ зүүдлээ. Би улаан арх гартаа байрч энэ юу вэ гэдэг ирэхэд
ийм буянтай сайхан зүүд байна. Чиний өвчин ил арших юм байна. Ийм болж байгаа. Зүгээр нь тайлаад гэх юм бол тэр сэтгэлийн хүчээр бас тэрийг засдаг арга нэмслэх нь яг одоо усан живжээнэг үл одоо юу гэсэн санаа ах вэ? Одоо усан живх нь хоёр янз юм байна. Усан живх бол сөрөг юм байна. Муу зүүд. Усыг усанд живх гэдэг нь ус руу живж гэн, намагт живж вэн гэж зүүдлэн. Ус зүүдлэх юм бол сайн биш байна. Одоо бид нэр хэдэн жишээ ярив. Намагт живдэж гэн, усанд живж гэн гэвэл муугийн зүүд. Өвчин тусна, азгүйтэл тохион муу зүүд. Одоо миний ном дээр байгаа муу зүүд, сайн зүүд гэж. Бид нөө сайн муу зүүдээ мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр язгуураар нь ангилаад ийм амьтан уун зүүдлүүл, ийм ус зүүдлүүл, за ийм хүнтэй уулзвал ер нь муу гэж заацсан ба. Тэгэхээр ус зүүдлэхэд усыг яаж зүүдлэх нь чухал байгаа байхгүй. Усанд живживэл муу, намагт живүүл муу, усанд сэлээд гатлаад ирэг дээр гараад ирвэл маш сайн зүүд. Маш сайн зүүд. Одоо жишээлх юм бол биднээс могоо зүүдлэхэд дандаа хүүхэдтэй болдог шүү дээ. Эмэгтэй хүн бол үр тогтдог, одоо үр олсон байдаг. Тэгэхэд бас тийм биш вэ. Могоо яаж орж ийн гэдгээс хамаарч байгаа. Бид нэр зүүдэндээ төөрх аюултай баг. Зүв тайлахгүй лаа хүүхэдтэй болчихсон болохгүй байгаад. Тэгэхээр могоо би ороож байгаа юм бол та хөл хүндтэй болчих гэсэн. Зүгээр олон могоо зүүдлэх юм бол 100 нь бол хур бороо маш их орно гэсэн үг. Могооноос одоо олон солонгон гэрэл цацар зүүдлэх юм бол одоо буян шиг чуулна сайн ч гэдэг юм уу. Ян зүр шүд унжээ одоо тэмээ ун зүүдлэхээр би бас ойрын төрлөөнөөс одоо манай Монгол хамгийн сайн мэддэг зүйл бол шүд унах, тэмээ унах гэдэг жоо муу ёрон зүүдж үдчихэж штэ. Тэмээ унж зүүдлэх юм бол ойр дотны өнөөс хүн асварсан чимээ сонсогдно. Яг сонсогддог бүр баараггүй. Гэтэл бас тийм биш вэ. Тэмээ унсан болгонд муу ёр гэж болохгүй. Одоо тэмээ унж байгаа 5 төрлийн зүүд байхгүй. Тэмээ унж явуул яах вэ? Тэмээнд хазагдвал яах вэ? Олон тэмээ туугаад явж ивэл яах вэ? Олон тэмээ туугаа явж байгаа юм бол сайн буян шиг чуулна. Тэмээнд хазагдаад тэр нь хазагдаж зүүдлэх юм бол та өвчин тусаад түргэн идэгрэх сайн. Тэмээ ганц тэмээ унаа зайдан унаа явж байгааг үл харин сөрөг зүүд болчихсон. Шүд унжаа гэдэг чинь дээд доод цустай унжаа гэдэг настай хүн үү ээж эцгийн талаас үг бүгд ялгамжаатай. Тэгэхээр тэр зүүдэн дотор зөвхөн үхлийн зүүд биш байх. Би энэ дээр бүр голлоод оруулсан байгаа. Зөвхөн үхлийн зүүдийг биднээс мэдснээр мэдчихэд дараа нь одоо тэнэг хүнд одоо чи энэ буланг тойрол явах юм бол нөхрөө унах шүү гэж хэлж штт. Яг энэ булан тойрол усан нөх байгаа. Чи унаад их гүнзгий хөл гараа хуглаа шүү гэж одоо хүнд хэлэхэд тэр тэнэг хүн бол яадаг хөр үгэнд нь ордгоо мэл. Энэ худлаа л ярьж байгаа үзгээл тойроод унаад хөл гараа хугасны дараагаар нүх вэжд. Би энэ хүний үгэнд орох нь яавда гэж бод. Яг энэ шиг таны зүүдэнд одоо ийм муу ёрын зүүд орвол та одоо насанд цөв суушгүй гэж хэлэхэд худлаа да гэж одоо сонирн биш үү. Над дээр ч одоо өдөр хичнээн 10 20 хүн ирж уулзаж байна. Янз бүрийн юм ярьж байна. Тэгтэл бэртсэн аварт орсон зүүдэнд нь дандаа урд өдөр юм орсон байна. Ээжтэй ахтай хэлжсэн байна. Би одоо ийм сонин муу ёрын зүүдлэх тоогоогүй байна. Тэгээд хөдөө мөдө хол явж байгаад аварт орж байна. Ер нь маш өндөр хувьтай байна энэ давтамж нь. Тэгэхээр зүүн бэлэг байна тийм. Зүүн бэлэг бол ингээд маш их ойрхон нийлж байна. Тэгээ би Монголын бас урлаг спорт олон чиглэлийн хүмүүсээр зүүдний тухайгаар ярьцлага авсан л да. Одоо манай Миндэ оёогоо гэхэд яг болсон зүйдээ ярьж байгаа байхгүй. Зүүдэнд нь одоо хийд үзэгдээл, настан үзэгдээл ингээд тэгэхэд яг одоо тэр хамрын идрүүл явах гол байсан юм байна л да. Тэр бүх нь яг зүүдээр нь өмнө нь үзэгдээд дараа нь бүгд таарсан. Тэгээ Миндэ оёог бол зүүд гэдэг бол асар их зөнтөө байд юм байна. Зүүд бас хэдэн одоо 10 жилийн дараа биелэх нь бэ? Байна. Зүүдэн дотор юм байна. Давтамжаар их ордог зүүдүүд байна. Одоо хүүхэд байхад зүүдлэгчсэн зүүд ингээл нэг хаяа нэг орж ирэл. Тэгэл хаяа нэг орж ирдэг нэг зүүдүүд байна. Эсвэл нэг зүүдлэгдэд дахиж хизээч орж ирдэг зүүдүүд байна. Тэгээ зарим зүүд нь нэг зүүдлэгдээд тэр зүүдний учиг нь бол олон жилийн дараа тайлагдахаар. Хугацааны хувьд бол янз бүр байна. Маргааш нь үүр нь гарч ийн, сарын дараа гарч ийн, жилийн дараа гарч ийн. Тэр үрнээс хамаарахгүйгээр биднээс сөрөг зүүдэвэл муу зүүд гэдгээ биднээс сайн муу зүүдээ ялгаж мэдэх ёстой. Эхний ээлжинд. Мэдчих юм бол муу зүүд юм байна би заслаа хий. Энэ сайн зүүд бол би хүнд хэлэхгүй нууцлаа. Муу зүүдээ биднээс зүүдэлчээд яах вэ гэхэр чин зүүдний заслын зан үйлүүд байгаа. Энгийн. Одоо биднээс бол муу ёрын зүүд хөдөөний айлууд бол үхлийн муу ёрын зүүдлэл зүгээр хулганы одоо баруун хойд нөхөнд одоо шивэнчиг зүгээр болно ч гэдэг юм уу. Одоо буддишинд бол тарин уншаад зүрхлүүгээ 21 удаа үлээх ч юм уу. Мэгзэм унших ч юм уу. Энгийн гой аргууд байгаа. Тэгээ бүр ямар ч хүнд зүүдсэн тэрний үрийг боловсруулахгүй яг тэр барьж авах тийм нарийн өвдөс номыг би оруулсан байна. Зүүдний машид нууц бүх хатуу зүүдийг засах хураангуй судар гэдэг маш хураангуй. Тэрийг бол ямар ч зүүдэнд уншихад бол засах тийм тангарахтай өвдөс ном байна. Тэгэхээр энэ зүүд гэдэг ном бол анх удаа гарч байна. Яг зүүдэрсэн ном бол.
анх удаа Монголд гарч байна. Зүүдний лекц анх удаа бас явагдах чинь. Тэгэхээр зүүд гэдэг энэ зүүдийг монголчууд биднээс зөнтэй хүмүүс ахгүй. Зүүд зөнгөө их ажигладаг, ёр бэлгэдлийг шинжиж үздэг. Одоо жишээлбэл хөдөө маш хол аян замд явлаагд өглөө одоо тийм их сөрөг муу ёр юм болох юм бол за болидоо энэ их таагүй болох гэдэг. Арх угаал цогтун хоорж ирдэг ч юм. Монголчууд ер нь их шинждэг ард түмэн тий. Ер нь бүр монголчуудыг шинжээч юм байна. Байгалаа шинжин, эргэн тойрноо шинжин тий. Бүх юмс үзэгдлийг ингэж нэг мэдээ дохио авч шийдвэр гаргаж яадаг ард түмэн. Тэрч битгийл Монголд ёр шинжээч бүр тустай хүн байсан байлаа. Лам биш. Ингийн хар хүн. Ёр шинжээч. Тэгэхээр яах нь нөхөр зүүдний ёр, бодиттой ёрууд маш олон. Одоо нохоо гэр дээр гараад байна. Гинт нохоо өөхөх, нохоо бөөлж одоо муур гинт одоо гэр дээр гарах эсвэл нохоо гинт эзэн лугаа дайрах ч юм уу одоо хэрэг гуаглах яг гэрт ойрхон 3 удаа гуах хэрээний илэг шинжих шаазгааны илэг шинжих зулыг шинжих нарыг шинжих сарыг шинжих одоо тэр галан талын одоо нохоо шинжих бүх юм муу яриг шинжих шинжээний судар байна. Тэгээ ёр тайлдаг тэр хүн дээр ирдэг. За би ийм юу бол нохоо гэр дээр гарлаа юу болов? Гал усны аюул гарах нь шүү. Анхаараарай. Одоо тэгэхээр тэрдлийн хамгаалалтаа хийх нь. За одоо гинт нохоо нас орлоо. За гэрт маш том гарц гарлаг гарах. За эсвэл танад хулгай дээрэм гарахны ур маш өндөр байна. Сэрэмжтэй байгаа. Тэгээд бүх юмыг өөрчлөн гаргачлаа. Одоо энэ алдагдсан байхгүй. Одоо энийг ламж зарим энгийн ламж сайн мэдэхгүй, энгийн судлаачд бүр мэдэхгүй. Зүүдийг судалж байгаа хүн одоо Монгол байхгүй, бараг байхгүй болсон. Настай ганцаар хүмүүс нэг өдрөөс өдөр цөөрсөрөд байхгүй болсон. Тэгэл өөрсдөө л ингээд хөөх ингээд судлаад ингээд орчуулаад үзэхээс биш нийтэд ингээд шууд зүүд гэдэг ийм шүү гэд таниад ийм юмнаас болгоомжлоо. Таны номод одоо бурхан шашны одоо юунаас авсан тий? Энэ зөвхөн буддийн шашнаас байж шашнаас тий? Бурхны шашин, уламж дангаа ухаан, бурхны шашны монгол судруудыг гол. Ямар нэгэн барууны юм копид ч нэг ширхэж энэ дэр ороогүй байгаа. Тэгэхээр тих одоо шаардлагач байхгүй. Яагаад тэгэхээр монголчууд биднээс номтой ард түмэн байхгүй. Одоо төв номын санд ороод үзэд одоо хичнээн гайхамшигтай судрууд шорон дарагдаад байж байна. Маш том сүмбэн байж байна. Маш том тарины ном байж байна. Биднээс уншихгүй юм чи. Одоо бол одоо төв номын санд баг тэр номнуудаа бүгдийн баг 100% тайлж үзээгүй нууц ном зөндөө биш үү. Судалж амжихгүй шүү дээ. Нээж чадахгүй байна. Нээж үзээгүй, хүрч чадахгүй байна. Судлаалаа тэр чинь далааш их ном байна. Тэгэхээр тэр дунд бол ямар ч нууц гайхамшигтай өвдөс ном гарч ирэх магадaltaй байхгүй. Тэгэхээр биднээс гадны янз бүрийн зүгээр яхав мэдээж гадны дэвшилт технологиг судаллаггүй яах вэ? Гэхдээ биднээс өөрсдийн гүн ухаан ном судар дэндүү баялаг байхгүй. Тэгэхээр биднээс унших судлах л ёстой. Тэгэхээр Монгол би өөрөө бас монгол хүн. Тэгэхээр монгол суу ухаан, монгол тэгээ буддийн шашинтай хүн. Тийм учраас яг бурхны монгол нам нарын зохиосон судруудыг энэ орчуулж хийсэн. Яг монгол ангаах ухааны нарийн судруудыг энэ орчуулж хийсэн. Тэгээд энэ дээр бүтэн жилийн хөтөлмөр байна. Одоо энэ жижигвтер ном байгаа л чинь доторх утгах нь гүнзгий. Одоо биднээс номыг бол одоо уншихаа байчтэй. Одоо их зузаан ном бол айдаг болчих. Тэгээд номыг бол тэгээ хэмжээг нь хараад янз бүрээр боддог. Гэтэл энэ ном маань өөрөө бол дотор нь маш нарийн нууц олон өвчтүүдийг шингээж хийсэн байгаа. Тэгэхээр энэ ном маань хэвлэлтэнд орцсон. Одоо ингээд удахгүй гарах гэж байна. Тэгэхээр яг номын лекц болно шинийн 6-нд. Энэ шинийн 6-ны лекцэн дээр номын нээлт болно бас. Тэгээ энэ CD, DVD-гээ ингээд хүмүүстээ өнгөө түгээчихэж байгаа. Тэгэхээр миний лекц болгон дээр одоо би лекцэн дээр зүгээр ингээд яриад өнгөрнө шүү дээ. За зүүдний тухай юм байдаг гэл нэг 2 цаг л ярина л да. Тэгээ яриад өнгөрөхөд тухайн үедээ хүмүүс ойлгож байгаа. 7 хоногийн дараа яг юу ярьсан бэ? Эсвэл 3 хоногийн дараа яг юу ярьсан бэ гэхэд бол ихэнх нь мартчихдаг байхгүй. Тэгэхээр номыг өгдгийн гол утга учир бол зүүд миний лекцний дэлгэрэнгүй бүх юм номон дээр байж байгаа. Дэлгэрэнгүйгээр би лекцэн дээр номоо хөтлөө явчихдаг байхгүй. Тэгээ яг лекцэн дээр ном маань түгээгдээд хүмүүс ингэж аваад тэгээд номоо хөтлөөд за зүүдний йога бяцлагая. За тэдгээр хуудсыг гаргаад хамт уншия. Бүгд мэддэг болчих. Тэгээ энэ ном маань зөвхөн лекцэн дээрээ гараад тэгээ болоо. Дахиж баг худалдаанд гардаггүй. Тэгээ миний лекцний одоо тухай товчхон ярьчих тий. Шинийн 6 буюу дашнамтай өдөр байна. 2 сарын 11-нд UB паст болох юм байна. Уламжлалаар. Тэгээ энэ дээр юу болох вэ гэхээр би мэдээж лекцийн зүүдний тухай ингээд 2 цувралаар цаг явах 2 цаг гарan ярина. Үүнтэй холбогдуулаад яг тухайн бүх хүмүүст бол зүүд болоод урт наслах зүүдний муу ёрыг буцаах тийм далаа өгшийн тусгай найрдахтай тийм үрлийг түгээн. Тэгээ миний зүүдний муу ёрыг харилцах сахиусан хүрднүүд бас тийж байна. Тэгээд лам хуургууд 21 мундаг тийм лам нар цуглараад хийдیں۔ 21 лам зүүдний заслын ном хайлдаг. Одоо зүүдийг одоо муу зүүдийг бусаах усан одоо усаар застдаг тийм нарийн өвдөс ном байдаг. Тэгэхээр лекцэн дээр байгаа юмстай би усны жоохон ус сүү, жоохон архитай ярээрэй гэж. Тэднүүсээр нэг хатуу нууц тарины заслын нарийн номыг хийх юм. Тэгэхээр тэнд ирсэн хүн муу зүүдлээ зовж иж болно. Байн хар дар зүүдлээ нойрог. Бид нар нэг юм яриаг өгнө. Нойргоны тухай. Нойргүүдл гэдэг нэг байгаа байхгүй.
Нойргуудл чинь өөрөө зүүдийг эвдэж байгаа нь бас биднээс өөрөө нөө амьдралын буруу хөвшил ямар муу ёрын буруу үйлийг хийсэн ямар сэтгэлийг агуулснараа биднээс нойргуудалд орж байгаа байхгүй. Нойр хүрхэ болно. Нойргуудлыг бол одоо там шүү дээ ерөөсөө. тий. Одоо нойргуудл асар их болцсон байна. Залуучууд, залуутсан, залуу хөгшин гэлтгүй нойргуудл орцсон. Энэ нь юунаас болж эндээ депресс гэх нэр өгсөн, стресс гэх нэр өгсөн. Эннийхээ угшил язгуур нь юунаас бол энэ нойргуудл гэдэг чинь өөрөө зүйдгээ баян хар тав зүйдэл. Тэр чинь бие эвдэрсэн гэсэн үг. Би эвдэрсэн сэтгэл энийг яаж эвдсэн, юунаас эвдсэн гэдэг үндснээс нь би ярих гэдэг байгаа. Тэр үндсийг ярихгүй бол дээдлийн навчийн тастаж аяад ямар ч нэмэргүй. Одоо хогийн шарилж байлаа чинь үндсээр нь суулж хайжээ тэр алга болно шүү дээ. Тэгвэл навчийн тасалчаад энэ хогийн шарилж урахгүй юм бол тэр шиг үлгэр байхгүй. Тийм учраас яг үндсийг л яриад өгч юм бол би энэ углууран дээр үндсэн дээр алдсан учраас би хоошоо юм дэлгэрээд байгаа юм байна. Энийг л болчих юм гэдэг би лекцэн дээр хэлж өгөх юм. Тэгэхээр лам хуургууд маань тухайн үед муу зүүдэндээ одоо ингээд одоо дарамтанд ороод хар дар зүүдэлдэг, нас орсон хүн байнга ороо гарахгүй болсон хүмүүс байж болно. Тийм зүүдлэх гэж байгаа юмыг дуутцсан байж болно. Тэр хүмүүс ирлээ гэхэд тэр зүүдний мондог том заслыг нийтээр нь та түрүүн хэллээ. Одоо олон 3 сая гаруй хүнд одоо хитгэн 30-40 том сүм дугнууд хүрэлцэхгүй. Тэгэхээр бүгд лам нарын дадхун цөөхөн бүх айлд хүрэлцэж очиж ном уншиж чадахгүй. Тэгэхээр энийг бас хугацаад авчив. 15 хоног дотор яаж амжих вэ? Тэгээд одоо нэг азтаа нэг амжаад ажгүй нэг ингээ баларч чад. Тэгэхээр UB Pulse 3000 хүний судалтай байхгүй. Тэгээд энд 3000 хүрээд гахаа жилийнхаа заслыг хийчихнэ. Муу зүүдний заслаа хийчихнэ. Буян шигийн даллага авчихна. Гол нь тухай болгонд нь даллага авах ямар учиртай юм. Засал яагаад хийлгэж байгаа юм? Яагаад зүүдний засалдаа юу уншаад байна? Та юу бодоо сууж байгаа вэ гэд номынхын тайлбарыг би их сайн хэлж өгнө. Тэгснээрээ хүнд бол нэг тэр жинхэнэ утгаараа яг энэ чи одоо очих хэвээр. Түүнээс биш одоо зүгээр нэг төвдөр нь уншаад монголоор уншаад өглөө гэхэд утгыг ойлгохгүй бол тэр бас яг шингэж 100% орох нь бол баг болчиход. Тэгэхээр лекцэн дэрснээр лам хуурууд бол жилийн засал, муу зүүдний засал, буян шигийн далгыг лам нар маань хийгээд би гол нь уншиж байгаа тэр номнуудыг дандаа тайлбарыг маш дэлгэрэнгүй. Тэгэхээр зүүд гэдэг юмыг биднээс ухаарснараа зүүд дээр холбогдвол зуурдын тухай бас яригдсан. Зуурдын төрөл, үгсний дараах зуурдын төрөл бидний зүүдийг ойлгочих юм бол зуурдыг амар гэтлэх боломжтой байхгүй. Тэгэхээр бас давхар Бурхны сургаал номлыг ерөнхийдөө базаад нэгтгээд эцэст нь хэлэх юм бол ерөөсөө л зөв үхэл сурах түүнийг бэлтгэж л байгаа. Зөв үхэл сурна. Биднээс үхлийн тухай ойлголтгүй ямар ч бодлогогүй амьдраад байгаа чинь биднээс буруу амьдарч байгаа. Буруу амьдарч байгаа юм чи биднээс төрлөө сонгож чадахгүй. Тэгэл муу үлийн үрээр муу заянд хаягдах нь тодорхой. Тэгэхээр биднээс тэгж болохгүй шүү дээ. Ийм сайхан ном, өвдөс ном арга зам нь байгаа учраас биднээс эртнээс одоо би ингээл лавшруулаад яваад байгаа юм. Одоо зүүд ирж байна те. Одоо мэдээж магадгүй дараагийн жил үхлийн тухай ярьж болно шүү дээ те. Амар тайван ойрсгүй гэдэг сэдвэрч ярьж болно. Би бэлтгэж л байна л да. Одоо хүмүүсийг бэлтгэл одоо нэгдүгээр ангийн хүүхдэд би ингээд багаар нь дээш нь явуулаад байгаа шатлалаар. Түүнээс биш одоо би шууд нэгдүгээр ангийн хүүхдэд 10 дугаар ангийн ном заавал юу ч ойлгохгүй шүү дээ. Тэр шиг бэлтгэл ангийн хүүхдэд бол бэлтгэл ангийн юм заа. Тэгээд нэгдүгээр анги, хоёрдугаар анги одоо энэ ингээд 10 удаа гэдэг чинь 10 дугаар ангийн хүүхдэд зүүдний тухай ярьж болж байгаа байхгүй. Зүүд бол өөрөө нэр их сонир сэдв. Энэ бол одоо ер нь бол ингээл нэг гарчээр алга учирсан байхгүй ер нь нэг хүмүүс ингээл тэгээд яг л зүүдийн тухай тэгж тайллын тухай тэгж ярьдаг хэлдэг хоор байх маш хоор баг хоор. Тэгээ энэ бол одоо даалдах унсаар маш их мэдээллийн урсгал тий. Тэрийг хамгийн гол нь хэлж мэдүүлэх хүн байхгүй баг байхгүй. Тий. Тэгэхээр одоо би өөрөө энэ чиглэл би өөрөө үндсэн мэрэгжил бурхан урлаач хүн шүү дээ. Бурхан уралдаг. Одоо энэгээр ингээл байгаа бурхтууд миний би өөрөө зүгээр энэ номын өргөндөө суугаал бурхнаа зураа сууж байл надад бол маш амар л да. Бүтээлээгээ сууж байл. Шавнартайгаа сайхан бүтээлээ хийгээл зэхт намлаар торгоор бурхнаа оёол танкагаар бурхнаа зураад би өөрөө ч гэсэн зургаа сууж байл. Надад амар. Тэгэхээр би тэгж хуваа бодож болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэх юм бол манай лам нар маань бясалгал хийгээд ингээд зав зай муутай лам хувцастайгаа бас олонний өмнө лекц уншаад байх номонд харж бас болдоггүй. Тийм олон dig жаяг сахилаасаа болоод ингэж хамаагүй болдоггүй. Одоо ганц нэг сайхан лам нар мундаг сайхан лам нар гараад ирсэн байл. Тэгэхээр би харын дүртэй учраас надаас хүмүүс айхгүй, эмээхгүй юм асуудаг. Асууж болно. Тэгээ чөлөөтэй би ингээд ороо юм ярихад бол надад бол ямар ч одоо би чи нөгөө нэг тал нь одоо лам тал нь ингээ хар ингээд хоёулаа хосломол нэг талаас урлагийн хүн байна, нөгөө талаас шашны хүн байна. Ингээ хосломол учраас аль талдаа над дээр өдөр болгон хүмүүсээр зовлонгоо ярьдаг. Өдлөөр янз бүр юм байдаг. Энэ надад маш том сургууль болоод байгаа байхгүй. Энийг бол зүүдний тухай бол ярих нь зүйтэй юм байна. Ер нь бол ингээд бурхан лам гээл ингээд харахад бас юу гэдэг энэ бүтээл чанар байна. Өөрт чинь тий. Тэгээ нөө зураач урлаач хүн гэдэг нь өөрөө бас арай нэг бурхнаас өгөгдөл байд юм л да. Одоо зурдаг нэг хүн зурдаг нэг хүн огт зурдаг юм биш үү? Нэг хүн бүжгэлдэг байхад огт бүжгэлдэг юм байх. Энд чинь авьяас байхгүй. Одоо ям хүн болон авьяастай гэж би хэлдэг шавнартаа.
Хүмүүс бол багшаа би өстө үнэхээр авьяасгүй. Гүг чи гэр маш гоё хурдан цэвэрлж чаддаг. Авьяас. Чи хүнтэй их гоё харьцаж чаддаг. Наа чи авьяас. Чи их гоё одоо яадаг юм. Хүний ивийг олдог, настаа хүнийг өргөж асардаг ч юм уу. Заавал авьяас ихээр дуулдаг, бүжгэлдэг, зурдаг юм өндөр биш. Юм болгон авьяас. Тэгэхээр наадвал хөгжүүлвэл юм болно. Юм болно. Тэгэхээр авьяас гэдэг зураач, урлаач хүмүүс бол бүтээл гаргах гэж зорж явдаг. Миний лекц мөр бас миний бүтээл л дээ. Миний жил болгон ард түмэндээ өргөдөг нэг бүтээл юм байна. Энэ бас юу болж байгаа. Оюун дотор нь би бүтээл. Тэгээ энэ бол оюун санааны бас их том юу гэдэг нэг том юу байна те. Одоо ажил байна. Би зөвхөн ингээд уртлын хөршийг хардаг байхгүй юу? Хятадуудыг цагаан сарыг харахад бол тэд нар бас ингээд залдаг байхгүй юу? Энэ бол ард түмнийг залж байна. Залаад тэгээ тэр чинь бас ингээд бас айдхан золгож штэ. Бас ингээд ах トゥ аав ээжлээ золгож байна. Тэгээд тэрний бүх хөдөлгөөнийг бас хянаж байна. Яагаад гэж байна. Тэгээд тооцоог нь гаргаж байна. Маш нуцаач статистик үзүүлэлт гардаг юм. Жилд одоо юу гэдэг тэдэн хүн онгоцоо, тэдэн хүн усаа онгоцоо, тэдэн хүн гат хэрэг, тэдэн хүн ингээл явдаг гээл тий. Тэнд бол одоо юу гэдэг одоо хятадыг харахад бол ямар байна гэхээр тэр бол эдийн засгийн тийм нэлээд тийм шинжилгүүдийг хийгээд байгаа байхгүй. Төр ард иргэдийн хоссон имийг ингээд тийм одоо юу гэдэг нэг тийм нэг голдрол оруулаад байгаа. За манай Монголд ихтэй за өөрөө ч хувьд бол харахад бол ийм те жил болгон нэг шин те оюун санааны бас ийм залж штэ те бас нэг ийм шин. Тэгэхээр 10 жил хийхэд бол бас ард иргэд бас нэлээл юм яаж энэ өөрөөсөө хөдөөдөг те. Тэгэхээр энэ одоо биднээс нэг алдаа байдаг одоо юм хийж байгаа хүмүүст бол 1-2 жилигээ болчдөг байхгүй. Одоо зарим нэвтрүүлэг бас тийм байдаг байхгүй. Нэг гоё нэвтрүүлэг гараад ямар гоё юм бэ гэж бодол нэг жил хийгээл. Тийм шүү дээ. Хийх тусам сайждаг 5-10 дугаар гараад болчдөг байхгүй. Тэгээ хүмүүс ингээ хүлээгээд байдаг байхгүй. Тэгэхээр тууштай юм хийх хэрэгтэй байхгүй. Тууштай хийгээд байвал үзэгчээ татчихна. Тэгээ хүмүүст ингээ зэгцтэй мэдээлэл өгч чинь хүлээдэг болчдөг байхгүй. Миний хувьд бол бүр яг энэ жил болгоны яг баг шинийн 6-нд бол яг тогтмол яг хийдэг. Хийхтэйг чанартай хийх чийдэг. Аль хүмүүсийг чирэгдүүлэх байхын тухайд аль болохоор одоо их гоё зэгцтэй гоё жил бэлдэж шүү. Жил бэлдээд гоё зэгцтэй мэдээлэл хүмүүстээ хүргэчихье. Тэгээд би одоо шинжлэгдээд одоо засараад байна. Өшөө боловсронгуй болоод байна. Яг тэгэхээр өмнө нь би ингээд дангаараа яриад дуустдаг гэсэн бол одоо сүүлийн лекцэн дээр харилцан яриа хийдэг болчихлоо. Лекцний дараагаар нэг 10 минут микрофон аялуулад яг энэ лекцээс ойлгоогүй юм асуу гэдэг. Тэр их гоё юм. Хүмүүс ингээд ойлгоогүй багшаа би яг энийг юу гэж ойлгох вэ? Зарим нь буруу ойлгоцсон сууж яж болно шүү дээ. Тэргээ тодруулдаг нэг 10 минут ч юм 20 минут микрофон аялуулад сонирхсон юм асуудаг. Яг нэг хүмүүстэйгээ бодиттой амьд харилцаа үүсгэх гээд. Одоо ер нь нэг шууд би яриад дуустдаг. Гэхдээ анхааралтай сонсно гэдэг бол баг болж байгаа. Хамгийн хүний сайхан чанар бол юмыг бүр таслахгүй сонсож чаддаг хүн бол маш том чухал. Тэгээд сонсоод авчихад ойлгох чинь. Тэгэхээр хүн болгоны ухааны хэмжээ өндөр ном царай зүргэн янз бүр байдаг шиг биднээс зарим нь ойлгож болно, тал ойлгож болно. Тэгэхээр асууж болно эргээд надаас. Тэгээ номонд байгаа учраас сөхөд харчиж болно асуудал. Энэ ном бүх хариулт хийсэн байхгүй. Одоо заслаа яаж хийх үү, муу зүйдээ яаж хариулах вэ? Энэ дээр бүр аагаас нахгүй би хүртэл уншлагыг монголоор бичсэн байхгүй. Би энэ дээр монгол уншлагуудыг гоё оруулж өгöd. Эрт цагт бол монгол хүн бол өөр өөргөө засдаг гэсэн. Сайн ном бол сайн багш гэж байгаа шүү дээ. Тийм. Энэ ном сайн ном бол ерөөсөө багшлж байгаа. Надаас асуух хэрэг байхгүй. Энэ номыг үзчихэд л ойлгох чинь. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө бүх юм ингээ заахад өгсөн. Өөрөө унших хэрэгтэй. Хуучин бол хүн өөрөө өөргөө засдаг гэсэн байхгүй. Одоо бол ингээд хүнээс хайгаад явдаг болсон. Одоо өөрөө өөргөө олгоо байцууч сэтгэл зүйч гэдэг шинэ мэргэжил гараад ирсэн. Хуучин тийм мэргэжил, цоо шинэ мэргэжил байгаагүй. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг бол намайг олоод өгөөч гэж очиж байгаа байхгүй. Би яг хинбэ? Би өөрөө өөргөө олгоо байлчлаа гэд очиж байгаа. Тэнгүүт нь одоо ингээд сэтгэл зүйчдэр очиж. Хуучин бол өөрөө хэмрээ сангаа тавиад өөрөө арцаа угуулад өөрөө өөрхөө сүлдээ дуудаад өөрийгөө засаал явчихдаг. Ямар ч судал мэддэг би юунд шивтэнд ороод. Тэгээ энэ номыг одоо гарсан дараа үзээд бол бас тэг боломж нэгтгэх юм шүү дээ. Тэгээ энэ шид насны цүү гэдэг тухай би ярьсан. Миний энэ лекцийн өмнөх тэгээд одоо энэ зүйдээ ухаарах уу ингээ лекц плед маань юм CD DVD маягийн хэлбэртэй. Тэгээ энийг авах юм бол дотор нь ингээд юу CD маань ингээд дотороо бэлэн би DVD энийг машин дотор ч юм уу хаан чийг үзэж байна. Энэ ямар гэхээр миний өмнө нь тавьсан насны авшиг дадлах нандаа үзэхэд хүн яавал насан цөв суугаад байна. Хүн яавал урт насалдیں۔ Хоол унд бол тийм чухал биш. Биднээс ихэндээ чухал биш гэж би буруу ярьж байна. Чухал. Гэхдээ биднээс хоол ундыг хэрхэн яаж энэ бол хамгийн энгийн хэсэг нь байхгүй. Хоол ундан дээр засах нь. Хоол бол хоор гэдэг ч бас тий. Тэгэхээр энэ дээр тэр Монгол хоолны ёсны тухай маш нэр ярьсан. Цаг үйлрэлтэн та. Гэхдээ би энд байдаг ном бас копи хийж тавиагүй дандаа судрыг орчуулах. Маш сонь юм байгаа энэ дэр хоолны тунгийн талаар, үнэр амтын талаар, цагийн талаар тэгээд ямар хоол хоорондоо зохицох уу. Тэгээд тэр цаг нь маш чухал, хизээ идэх үү гэдэг нь чухал. Тэгээд түүнээс гадна энэ дэр тэр насыг доройтуулдаг ямар хүнд үйлүүд байна, бодлууд байна, үйлдэлүүд байна. Тэрийг хийснээрээ та эдэр залуу байна уу, хөгшин байна уу хамаагүй. Шууд нас орно. Тэгэхээр энэ дээр би өвөр Монголд нэг мундаг охин гараад
30 нас 25 наснда юу болоод доктор профессорын цол аваад бүр мундаг эрдэмтэй болоод 21 31 наснда тэг хүмүүс бүр шүтээд энэ залуугаараа мундаг болчлоо. Тэг 32 наснда шууд нас барцсан. Гинт. Тэгэхээр энэ юу болов яав гэсэн тэгээд насны цөв гэдэг юм байна. Тэгэхээр биднээс ингээл их материал цуглуулаад их юм цуглуулаад төлөвлөгөө тавиад яваад. Гэхдээ та маргааш амьд байх бодлого байна уу байх. Тэгэхээр нас шийдийн дээр чи ерөөсөө тэр цагаан дээрх буддийн шашинтай насны цөвийг дууддаг ямар хүнд шалтгаанууд яаж застдаг аргуудын 2-3 цагийн миний лекц бүрий ихээр байгаа. Тэгээ энэ шийдийгээ хүмүүстэй шууд бэлгэлж байгаа лекц болсон болгоно. Одоо 10 дахь лекцэн ирэх хүмүүстэй үйлчлэх юм байна. 10 дахь лекцэн дээр. Тэгэхээр хүмүүсийг плед авахтаа CD-гээ DVD-гээс анхаараараа бас байхгүй байх бий. Энэ шууд UB Pass-ын пледийн касс 1919.50. 1950-аас бол хотод доторх үнгүү хүссэн газар хөргүүлж авч болно. Тэгээ мөн манай цалжгүй төв дээр мэддэг усууд шууд эндээс яриад бас авчиж болно. Энэ 2 сарын 1-ээс эхлээд шууд одоо худалдаанд гараад эхлэв. За та бүхэн ингээд цаг өндөрлөж байна. Тэгээд таны бас өргөнд тусмарлоо, сайхан өргөө босгосон байна. Тэгээ номын байгалийн сайхан гэрэлтэй тэгээд таны бас номын буян бас улмаа аригч болтугай гэж ирэж байна. Тэгээд сайхан шинэлээрээ. Энэ сайхан нэвтрүүлгээр ингээ урьж оролцуулсан маш их баярлж байна. Тэгээд миний бас ингээд бодож сансан юмыг бас ингээ нэг хэсэг нь гаргахад маш их гоё тусалцаа үзүүлсэнд баярлалаа. Тэгээ би хүрэх гэж л нийтэд зорж хүрэх гэж байгаа энэ үүсэт маань бас буйны садан болоод энэ номыг бол хамтарч орж байгаа буйны нөхцөл гэж ойлгож байна. Тэгээ таныг бол эрүүл саруул урт удаан байж бас энэ эрдэм мэдлэг оюу ухаанаа Монгол улсын төлөө бас түгээн дэлгэрүүлэхийг танд бас хүсэн өрөө урт наслаж удаан жаргаараа гэж өрөө. Тэгээд Монгол төмөндөө хандаад бол Монгол үндэсний язгуур үндэсний баяр, сар шинийн баяртаараа буйнаа хураагаараа хилэнцээ одоо дарж буйныг хурааж өндөр настай аав ээж өтгөж бууруулалтаа хүндлээд сар шиндээ сайхан шинэлээрэ гэж өрөөё. За баярлалаа. Их хүндрэлтэй нэвтрүүлгийн өрөөд өндөрлөж байна. Та бүхэн сарндаа сайхан шинэлээрэ. Бурхан урлаач дөрч намжны ухаан заяа. Хаврын тэргүүн сарын шинийн 6 Бурханы эцэлтэй үлцэт наран өдөр буюу 2 дугаар сарын 11-нд зүвдэ ухаархгүй 10 удаагийн номын лекц хүргэх гэж байна. Нам хуургууд уузуудны хариулга засал үйлдэж гахай жилийн засал хийн. Эрхэм сүсгтэн олон та бүгдээ миний номын хуримд морилон саатахыг урьж байна. Лекц UB Pass-ын концертын их танхимд 2019 оны 2 дугаар сарын 11-нд 19 цагт болно. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.